Шинэ дэлхийн hard disk vino гэх тодтголыг заавал хэлэх гэж шүү. Австралийн номер 1 брэнд hard disk vino манай влог ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. За тэгээд цус шингэлэх давуу талтай нас залуу цус шингэн гэдэг бол зүгээр ч нэг үг биш гэж монголчуудын үг байдаг. Тэгээд цус шингэн бол нас залуу арьс толгор байхандаа эмэгтэй оролцож орох гэж байгаа учраас энэ талаар нь асууна. Хагас хуурайдарс hard disk fine-ыг та бүхэн шинэ жилийнхээ баярын өрөө ширээгээ чимээрэй гэж. Мэдээж баажаа хоцордгоор хоцорж байгаа. Тэгээ баажааг орж ирэхэд бид хоёр гоё юм хийх гэдэг байна. iPhone 13 манай PC Mall-ын iPhone 13 бид хоёрыг unboxing хийгээд үзүүлээд өгөөч гэдээ хүссэн. Тэгээд тэрийг орж ирэхэд үзүүлж юм. Тэгээд өмнөх дугаар баатах байхыг дугаар та бүхэнд ямар санагдсан бэ? Би бол баатах байхыг нөгөө нэг яг үндэ нөгөө тим тогтун төлөв байна гэж юусоо бодоагүй. Тэгсэн чинь манай ах маань үнэхээр гоё тогтун төлөв даруй хүн юм блэ. Шингэлхэн hard disk vino. iPhone 13-ийн Sierra Blue гэдэг нөгөө шинэ өнгөн юм байл шүү. Энийг аваад байгаа мó тийм бичээд байгаа маргааш авнаа. За. Ха? Маргааш авахар шийдлээ. Яваад байгаа мó яагаад байгаа юм? Яваад байгаа. Гэтэ энийг PC Mall дээрээс нэр 13,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд лизинг гэдэж болно шүү дээ. Тэ гац юм билчээ нөгөө энэ шинэ өнгөн нөхгүй Sierra Blue гэдэг. За яа хин цаагаад байгаа чи. Камерт цааж. За. Тэгээ нөгөө эхний нөгөө влог эхний нөгөө юу яваад лайв яваад бүтэн лайв яваад PC Mall-ийн 13-ууд бүгдээр дууссан гэсэн. Энэ нөгөө үзүүрийн нэг энэ дотроо худлаа. Юу. Худлаа тавсан. Яг өвчтэй. За тэгээд нөгөө юу энергиэс дууссан гэсэн шүү дээ. Би тоо нэг хоёр байгаа үстэн гэсэн одоо. Байхгүй. Шинээр одоо шинээр ирсэн. Байхгүй тий. Одоо 9-7 нас. 9-7 тийм шинэ нэрсэн чи өдөр лайв игээд дууссан. Үнэ нэм яа. Үнэ нэм яа. Фу. Бажтай өнөө ялттай өнөө энийг бас ойлгох хэрэгтэй байна. За өнөөдрийнхөө ингээд зочинд үзүүрийнхээ 13-ыг Одоо далтыг. Үгүй ээ. Одоо айгуу орж ирэх нь уцах гэж нэг бодчихлоо. Бадарсан юм байна. За тэгээд энэ орнд юунд явж идөө. Манай зочин хараа иргөө. Vitafitin prebiotic унда ашигтай бактери 17 тэрбумыг нэг савлгаанд агуулсан. Бажи. Ааха. За 17 тэрбум. Гэтэ 17 тэрбум гэдэг чинь амар сонсогч байна тий. Бидний би одоо тэгэхээр 17 тэрбум одоо юм л яваад байна ороод байна гэсэн үг юм тий. L case гэдэг чинь ашигтай бактери их нэр баггүй. Хүчтэрлэх хэмжээтэй амар ингээд хүндрэлчтэй. Хүндэр болсон. Багцын тэрүүтэй дөө. Нэр Зүгээр болохгүй бугалчин. чи одоо өчнөө багцын тэрүүс хүмүүс богд үстэй бугалцсан нэг ч явахгүй. Нөгөө цааталтаа тарьд юм шүү дээ. Зүгээр бай. Миний найз. Би хажууд би найзгаа Зүгээр. би найзгаа тэрмээр байна өнөөдөр. Зүгээр. Би найзгаа тэрнэ гэж хэлсэн шүү. Би зүгээр л тэрвэрх гэж. Зүгээр бай. Би тэрвэрлээ. Зүгээр бай. Тэрвэрхий зүгээр. За би зоорт би чи сэрэг далан дээрээс аваарай. Би зүгээр найзгаа хажуу сууя. Монголоос сэрэг болоо. Найзтай хайртай би хажууд нь сууж юм. Зүгээр сууж чийх гэж Чи байгаа. гоё. Такси өмссөн юм тий. Би зүгээр сууж юм. Би зүг сууж байгаа чи юу? Боли. Монголчуудаа. Компуча. Нэг удахгүй нэг амар яолох хаа. Болоороо наа чи хөхөрчүүл өстой. Яа би хөрчүүл заяа. Бугалчтай юм аа. Тэгээ gaawал наа чи Уучлаарай юу үдчих юм хэлтэй. идэл чин. Уучлаарай гэж хэл. Уучлаарай. Миний найз. Хайртай шүү. Миний ах. Хайртай шүү. Хүндэлдэг шүү ах минь. Ганц мөрөгч гэдэг. Хайртай шүү. Ганц мөрөг. За тэгж давахгүй шүү. За би шууд зөрүүлээд байна. Би ямар ч юм. За. Миний Яасан бэ? Болоо шүү дээ. чи уучлаарай гэж хэлж За, уучлаарай. гаргаж чадахгүй нөө. Уучлаарай. Уучлаарай. Найз уучлаарай. 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 Ганц Суултаа. Суултаа цааш. Ус аа мөнхөн. Усаахгүй. Усуудгүй байгаа шүү манай. Ус уумаар байна. ганцхан юунаас эхэлнэ? Шууд Гашуун нисүү юмнаас эхлээд явчихна. Гашуу ус тийм. аа. Шууд Гашуун ус шүү дээ. Ус. гашуу шүү дээ. Шараг уух юм вайн уух юм. Вайн уух юм уу? Нэр гэсэн ус уу яа? Ус байхгүй.
Ус бараг байхгүй дээ. Эсвэл комбужгаар дайлаа. За Юу тэгээ. ч эсвэл ундаа пробиотик ундаа. Пробиотик ундаа байна. Цэник байна. Цэнийг нь аль нь ч байсан. Аюу. Манайх ус удаг байгаа шүү. Компучо гэх нэ. За За би вайна хийж үгүй да. за чи вайна хийж өгнө. Бид хоёр эхлээд гоё их дайлнаа. Тэгээ зөндөө бэлэг өгөн зэ. Бид нар их дайлдээ. Тэгээ. Бид нар дайлж байгаа тэгээд алдъя. Нөгөө нэг Японд ч нэг үхрийг нэг ингээл бүр ингээл масаасаа хийлгүүлж байгаа хоол идүүлж байгаа тэгээд Тэгж байгаа ганцхан. ганцхан авчдээ штэ. Тэр чи яг тэр хүнд хүртлээ үхтлэн масаж хийгээл бай. Ингээл ерөөс хоол идүүлээд харгалуулаад ингээл гоё ваго гоё болгоод тэгэл. Чи хундаг авдаг. За. Өнөөдөр чамаа бид ингэ заяа гоё Цагаан вайн авахгүйсэн төө. Баш тоог нь. Цагаан вайн. цагаан вайн уу? Цагаан вайн уу? Болно. Ямар асуудалгүй. Асуудалгүй. Энийг би авчилаа тийм үү? Шүдний эрүүл мэндийг анхаардаг. Улаан вайн шүтэн яа. Өнгөр тогтож та. Өнгөр тогтноо. За нэг угаад өнгөр уугаагаад болчихдгүй юм уу? Чамд насаараа тогтож байгаа юм байна. Нэвтрүүлгийн дурш ингээд аа хөх ороо. Нэг цагаан вайн уучаад наач ерөөсөө тийм дахиад юм аа. Чамайг уухэ. Манай hard disk манай лог ивент тэгч. Австралийн номер 1 вайн. Тэр ивент чинь ингээд гоё спонсор менежер нь тэнд ингээд хараад ажиллаа. Тэг ярихгүй жоохон бид бидний. Уухгүй бол бас. Өө тий явахгүй бол энэгээр урдуур ингээд могоо яваад гэдэг юм аа. За, бажигалт логийн 75 дахь дугаар эхлэх болсон байна. За. За миний найзчууд миний зодоо ууж чадсан шүү. Би UB яриагаа би болоогүй би нэг өчтөр юу тарилцсан. Өчтөр биш л те. Вакцин уу? Вакцинтцэн. Чи яагаад ингэ итүүд болгон тэр өчтөр өчтөр гэдэг байгаа. 7 өндөр гарч чаддаг шүү дээ. Ой тэр шиг л юм болчихлоо. 3 дахь тоо юм уу те? 2 хоног байхгүй наа. 2 лог. 2 хоног. 1 лог нэг удаа 1 лог юмсан өнөдөр гайгүй заа зүгээр. Юу жаа өнгөрцөн. За 3 охин хамтлагийн дуучин Ану маань хүрэлцээсэн байна. Урилгын хүлээвч хүрэлцээсэн баярлаа. За баярлалаа. Урьсан баярлалаа. За Ану маань яасан нам гүм амьдраад байна. Урилгын өнгөхөд арай нам гүм амьдраад юм шүү. Угаасаа ер нь ам гүм хүн штэ би чи. Айгуу нам гүм маань. Би ярьцлагуудыг чинь хайгаад болсон хамгийн сүүлд 2012 онд ярьцлаа. За арай. 12 оо. Юу ч юм бэ? 12 гэдэг чинь баг чи Өөр ярьцлах хэрэггүй нэ. Гэхдээ 3 хүн амар дээр үс дуулж гэж байгаа юм байна шүү дээ. 2000 оноос тий. 2000 онд манай хамтлагийн миний мэдхий ихэд нөгөө охид гэдэг хамтлаг биш ээ. За эхнээс нэр. За хамтлагийн эхнээс нэр. Этернал Хоёулаа таах яах вэ? байлуу. Ямар лээ? Нэг чи янз бүрээс юм аа. Янз сайн байсан. Тэгээ бас нэрнүүд бас байгаа шүү. Яг дуулж гисэн бол одоо 90-ад оны сүүлээс хэлнэ шүү дээ. Бид чинь 98 онд За яг тэгэхээр. яг дуулж эхэлсэн гэж бол хэлэх жоохон юу юм байна. 98 онд болохоор хөгжим бүжгийн нөгөө нэг ангийн хүүхдүүд тэгээд сонгодог хөгжмийн ангийнхан баггүй юу бид чинь. Тэгээд ямар ч дуулаач муулаачтай бол холбоогүй. Тэгсээр нэ нөгөө дуу хөгжимд аягүй дуртай. Тэгээд мэрэгжлийнхээ багш нараас нууцаарч гэх юм уу хичээлхээ завсраарч гэх юм уу тийм дууны тэмцээнүүдэд орж эхэлсэн. Тэгэл яг тэр маань болохоор 98 оноос ахгүй юу. Тэгээ тэр үедээ болохоор бид чинь нөгөө хөгжмийн хүүхдүүд болохоор аягүй сонсгол сайтай. Тэгээд ямар ч хоолой салгалт юу ч гэсэн аягүй хурдан сурчдаг, хурдан дуулцдаг. Тэр нь болохоор одоо манай рок попын ах эгч нарын нүдэнд өртөөд тэгээд ерөөхдөө ингээд нөгөө back vocal хийдэг те. Одоо энэ дуун дээр маань ажиллаад өгөөч, энэ дээр маань хоолой игээд өгөөч гэдэг аягүй тийм аягүй хэлдэг гэсэн тий. Тий. Манай Тэгээд ялангуяа Тийм үү. амьд тоглолтууд дээр ч гэсэн ингээд дандаа back хамтлаг болж орооч гэсэн хүсэлтэд аяг хэрдэг. Тэгээд ер нь тэгж л яг зугуухан гусаж авсан даа гэж дуурлаг. Аажмаар Тий аажмаар. Хамгийн анхны уран бүтээл яг ямар дуу яасан бэ? Хамгийн анхных болохоор чамруу тийм үл ингээд нэг дуу байдیں۔ Одоо хэдэн онд юм бол хин хөгжмийг нь болохоор аяг нь сүнс хамтлагийн ахлагч лавгах. Тэгээд үгийн нь болохоор бид гурав өөрсдөө дуулах хэсийнхээ үгийг бичээд тэгээд хийжсэн. Тэр ч одоо хэдэн он юм бэ? 99 2000 болж байна. 2000 гавцаал. 2000 он залах тий. Манай сооло юм он цагийн дараа л айгуу сайн мэднэ. Би болохоор дунд нь ингээд. Аянд бас корона. Корона бол тусаагүй шүү. Өнөр одоо ерөөс мартамхай болов шүү корона гэх юм шиг. Гэтэ 2000 он гэдэг чинь 21 жил болчихж байгаа юм шиг тийм үү? Итгэвтэй одоо яг ангийн хийсэн цаг. За бүр 98 он 23 жил Чи болчихж надаараа зүгээр та хэдэн оны хүн бэ гэж байна. Гэхдээ би бол нөгөө нэг 3 охиныг стил нөгөө нэг prime time явж байгаа бүр ингээд залуу хамтлаг гэж бодоос 23 жил ингээд за ингээд дунд нь орсон солилцсон бол хэцэн ингээд явсан ч гэсэн 23 жил гэдэг чи одоо танаа хамтлагч маа 23. Тийм. Гэтэ энэ чи 7 дахь 7 дахь болсон байхгүй? Хөгжим бүжиг гэдэг. Бид нар дөрөвтөгөөс.
Цэцэлгээс. Тэгэхээр бид яг залуух нь авахгүй байхгүй. Чи зинний царайгаар миний царайгаар өөрийгөө гар. За баярлалаа. Хоёроо гарбур. Тэгэхээр чи тийм байгаа байхгүй юу? Одоо ойлгоо. Гэтэ 3 онцлог чинь нийт хэдэн он орж ирсэн байд ер нь? Нэг олон биш ээ. Ягсан юм. Гар хороо гайгүй шүү дээ. бид ч анх нөгөө 98 онд болохоор тавлаа байсан. За. Тэгээд тэндээс маань 4 үлдээд Нэгийг жийж явуулаад одоо нөгөө хичээлээ дийлэхгүй байж гэдэг юм уу те ингээд бид нар ч яг хичээлийнхээ хажуугаар ингээд ордог гэсэн болохоор айгүй их цаг болчдөг. Тэгээд хичээл ном амжихгүй байна гэд ганц нэгээр гарч байгаа. Тэгээд дөрүүлээ болоод дөрөөс маань нэг нь гараад яг гуруулаа үлдээд. Тэгээд эхний 3 маань болохоор би соло уянгаа гэдэг тохиолсон. Тийм. Тэгээ уянгаа маань Америк руу яваад тэгээ золоо гэж охин орж ирсэн байгаа. Тэгээ золоо маань гараад анхмаа орж ирсэн. За ингээл ийм л ор гартай. хороо гараастай гайгүй. Гайгүй гэсэн бүр. Сая дотоохын харахгүй болно юм гэсэн. Уянгаа золоо анхмаа. Гэтэ тий тэр үед чинь болохоор яг нөгөө өөрсдийн уран бүтээл гэхээсээ илүүтэй яг нөгөө хүмүүстэй хамтлагт одоо том дуучтай ард ингэж дуулж ирсэн болохоор нөгөө ороо гараа нэг мэддэхгүй байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Ороо гараач гэсэн. Заваа яриад. Энэ ороо гараа гэдэг үг үгүйсээ баав шавны л үг хэлсэн шүү. Ороо гараа. Тий. За манай тэгээд ануу бол тий их гоё дуулнаа, их гоё дуулна. Яалт ч гоё дуулдаг шүү дээ. Өмнө 3 охин ч хамтсан юм байхгүй шүү дээ. Манай харин янхны энд гарч ирэх цомгон дээр айгүй олон дуун дээр вокал хийж өгсөн шүү дээ. Тийм үү? Тэгсэн тий? Тийм үү те. Байсан шүү дээ. Одоо тэр нөгөө Энд гарч ирв чинь цомгон дээр тэгсэн. Тийм үү? энэ гарч ирв 98 он биш үү? 2000 он. 2000 он тий. Ард вокал хийжсэн. Солоод бүгд ирсэн. Би тэрийг айгүй сайн сандаа. Бага шүү ардаа 3 охин бичсэн байдаг шүү. Би байсан юм байна. За энэ корона. Магадгүй Гэнээр ястаа санахгүй. За наа чараа. Тэгээ магадгүй бид хэд бол Хэмээд 7 насны юм их ч усмаа санахгүй. Тэ санахгүй санахгүй. Тэр бас аргагүй бах. Тэр нөгөө хизээ хамгийн сүлдгүүл ярьслаг өгсөн юм. За нэг бараг цагаар. Тэр жилийн нэг намар юм шиг байна шүү дээ. Гүү штэ. Тэг түрүү жил мэл өгөөл явчихсан шүү дээ. Тий. Чиний олж уншсан сайт чинь 12 нах юм байна. Тийм л байгаа. Google дээр нөгөө он цагийн дараалал нь хахад хамгийн сүүлчийн ярилцлагууд нь гарч ирсэн. 12 оны ярилцлагуудаа зүгээр. Устын ачаа устуулчихгүй юу? Тийм үү. Тэр бүр төлөө устгуулсан юм. Бүр төлөөд. Ус тийм. Тэгсэн юм байна тий. Тэгээ би гайхгүй юу вэ? Яагаад ингэж ярилцлагууд гарч ирэхгүй байна ингээд хайгаад хайж жагаал ирсэн. Тэгээд за ямар ч байсан 99 оноос эхэлтэй байна 2000 оноос эхэлтэй юм байна. За гээд. Бид чинь түрүү жил гэх чинь л үдээд тоглолтоо их гээд тэгээд Яг хийх гэжсэн чинь. яг хийх гээд 3 хоногийн өмнө тассан шүү дээ. Тийм. Яг хийх гээл. Яг хийх гэж тасалбар нь дууссан байсан уу? Ер нь бол нилээ авцсан байсан шүү бас. Тийм. Яг тоолгосон чи 3 хоногийн өмнө тас гээл урдуурна. Бүх юм аацтай. Тийм би санд. 9 рүү ороход ингэж так гэдэг хэлэхгүй яа. Тэр чинь дараа төлөмнө их ч лөө хийцэн мөлөө. Манах хийцэн байсан. Хийцэн байсан тий азтай. Манах азтай. Хийгээл 7 10 хоногийн дараа эдих чинь 7 хоногийн дараа хийх гэжсэн. 10 хоногийн дараа хийх гэжсэн. Тэгээд тийм л юм болсон. Тэр мэдээд хаагч шүгдэг мэдээд зэдэл онцгой комсоос авчиж болтгүй юм. Нэг амар тас гэл хатсан тий тэгтээ өөр. Тий энэ хаах гэжсэн л да. Амар байсан. Нэр сайн ингээ нөгөө улаан шугамын цас өмнөр тас гэдгийг бодсон чинь нөгөө 9 дүүр ингээд ороход их улаан шугамаар ингээд чигсаадаг штэ. Тэр айгүй хэцүү те. Аха. Гүг. Хэцүү. Гой түүх ярих гэдэггүй. Би нөгөө 150 хүүхэд нэгдүгээр сургууль 150 хүүхэд ингээд 151 тэгэхээр ингээд тасалсан чи би 141 дэсэн байхгүй юу? Нэг дундтай харахад 141 дэсэн байхгүй юу? Нэг л тичэлдэ дундтай бусна онц сайн штэ. Сайн тий. Доор ингээд айгүй ойрхон харагдана ингээд 9 хүүхэд чигссан. За ингээд нэг чагсаагаад ингээд за та нар ингээд гэдэг чинь 150 дэд хүүхэд ингээд хаалган болгоод байдаг чинь. Багшаа авчихдаг. Айгуу заадаг байхгүй. Инээд үү толдгоо. Доош харсч доор 9 хүүхэд. 150 дэд. Багшаа гэх. Хөгжим мужигч юм бол тэгж чагсааж мөгсөхгүй зүгээр яг мэрэгжлийн дуулаач юугаараа л явна хэвээр мэрэгчлэр. Тий яг улаан шугам богом татжаагааг баха. Тэгэхгүй би чинь бол ер нь бол нэлээд сурлагатай улаан шугам богомны талаар хизээч бодож үзээгүй л дээ. Яалт чинь харахгүй нөгөө өөрөөр ч юм уу шүү дээ. Яаж нэг юм 10-аад гэх юм байгаа шүү дээ. Хөгжим мужигч арай бусад сургуулиас өөр шүү дээ тийм үү? Тийм. Арай өөр л дөө. Хөгжим тоглож болохоор өөр л дөө. Чамд ойлгуулдаг. Энэ ингээд эмхтэн орж ирэхээр ингээд За миний найз. Тийм. Хоёр ийшээ явах хэрэгтэй тийм. хөгжим мужиг
хөгжим бүжигт байсан ямар ер нь сурагч байв одоо сурагч гэж ярина гэдэг хөгжим бүжиг. Тий. Сахилахгүй бол биш ээ тий. Сахилахгүй бол биш ээ. Яаж сахилахгүй байх. Би ер нь ихтэй хичээлтэй айгуу сайн байсан. Хөгжим бүжгийн хүүхдүүд яг нь ерөөхдөө нөгөө нэг мэрэгжлийн хичээлдээ их цаг гаргаад тэгээд нөгөө ерөнхий эрдэм гэж ярьдаг байхгүй одоо энгийн сургуулийн хүүхдүүдийн программыг ерөнхий эрдэмдээ ерөөхдөө жоохон ингээд анхаарал сул байх гэдэг. Тэгээд манай аав ээж хоёр чинь хоёулаа багш хүн болохоор намайг яг ерөнхий эрдэмдэр бол ерөөсөө бүр амар сайн шахдаг. Тэгээд хичээлдээ бол ер нь нэлээд сайн байсан. Нэлээд сайн. Тий. Улаан дипломтой төгсөж байгаа үстэй. Улаан дипломтой бол төгсөөгүй. Яг тэгвэл цаашаа асуух юм болчих. Улаан диплом ярьчихлаа. Улаан дипломтой төгсснөөс юу ч асууж чадхаа болж шин. Тийм ямар ч муу юм гарахгүй улаан дипломоос чинь. Нэрээ тийм тий. Юу ч өөсийг гарахгүй шүү дээ. Улаан диплом гэж бүгд онцсон үстэй. Тий, бүгд онц. Ямар хичээлдээ муу юм бэ гэдэг асуулт асууж чадахгүй шүү дээ. За яаж нэг муу хичээл байсан юм бэ? Байсан. Юу вэ? Би нэмэр. Өө тий. Би тамирт муу. Идэж ихтэй би тамир гэж танах заалттай лөө. Заалтай. Гэхдээ нөгөө хүүхдүүдийн гарыг эвдэхгүйгээд бөмбөгтэй харьцуулдаг байхгүй. Тэгээд нэг ийм хин жижигхэн юм даван бөмбөгөөр хөл бөмбөг тоглолдог. Тэр нь бүр амар хэцүү. Тэрний чинь оноход айгүй хэцүү шүү дээ. Тэгэл хөл рүүгээ айгүй хөшөглүүлээд тэрнээс айгаад ерөөхдөө ингээ хойшоо суудаг. Тэр нь баг хөл рүү хөшөлдөг тийм байна. За баг бөмбөг онохгүй. Тэр чинь бүр буруу юм шүү дээ. Гарын нэвдэг. Гарын нэвдэхгүй хөлийн нэвдэж байна. Гарн л хурж болохгүй гэсэн үг юм шүү дээ. Гар нөгөө ингэх хэрэгтэй. Хөлүүд ямар хамаатай суугаад тоглосон ч болно гэж хөлийн зүгээр тагта. Яа. Тэр нөгөө сакс волейбол ч юм уу тийм нөгөө гараар бөмбөгтэй харьцсан тоглоом ерөөсөө байдгүйсэн. Тэг хаа чи нөгөө хуур шанз манд юу муу тоглох гэсэн нэг бамбаас ингээд тулгаж муулгаж тулгацсан хуруунуудтай байгаа. Ингээд барь чадахгүй халарсан юм шүү дээ. Тийм ээ аргагүй. Одоо ялтыг гарч шанз ярих юм бол юу болох вэ? Би нөгөө гитар ч нэг ингэдэг шүү дээ. Ингэж нэг барьж байгаа ингээд гэлс мэл сольдог шүү дээ. Физээс тгий сольж чадахгүй бол ингээд гацаад ингээд янз бүр бараг татаж матаа. Тий, бараг татаж матаа. Яаж пандагийн гар уусаад гэж явах вэ? Барахгүй. Анаа ямар хөгжим одоо эзэмссэн тоглож чаддیں۔ Миний үндсэн мэрэгжил болохоор хийл хөгжмийн анги. Тийм. Тийм тэгээд хамгийн гоё хөгжим те. Бүх хөгжмийн ангиудад опшн нөгөө нэг төгөлдөр хуур заадаг байхгүй юусаа. Тэгээд төгөлдөр хуур тоглож чадна, хийл тоглож чадна. Сургуулаасаа хамааралгүй болцоод одоо нөгөө багш магшнууд загнахаа болцсон үед болохоор гитар өөрийнхөө сонирхлоор тоглож сурсан. Гэхдээ нөгөө өндөг амар гэмтдэм байлээ. Тийм болохоор яг нарийн соло ингэж явж тоглож моглохыг нь бол сурч чадаагүй. Ингээд аккордууд аваад ямарч гэсэн тоглож байдаг. Одоо юу гэж нөгөө хийл тэгэхээр үндсэн юу нь бол хийлч юм биш тийм. Хийлчтэй гэдэг боцтой үтсэж. Йоо, заяа. Наатгүй тавьж байгаад яг за яг нэг хоёлоо үзье. Яг бооцоотой үзүүлэх хин госгол би бас боддоо шүү. Наач бодчихсон байна. Сэлэ дээр тавих уу, дэгэ дээр тавих уу те? Бас бодно шүү дээ те. Яг одоо дэгэ дээр л тавь шүү дээ яаж. Дэгэ дээр тавих уу? Чин байнгын форм гэдэг чинь хөгжим байр машин тавих юм уу дэгэ дээр тавих юм те? Тэг. За дэгэ дээр гэж шүү. За маргаан манай. Ер нь хийлийн ангийнхан ч айгүй олон шүү дээ те. Тий. Болдооч бас хийлийн анги. Болдоох чинь хийлийн анги. Бүгдийн хийлийн айгүй. Танайхан тэр чигээр хийл. Соло бас хийл юм. Гөө соло төгөлдөр. Соло ахмаа хоёр чинь төгөлдөр. Төгөлдөр юм уу? Тийм би ганцаараа хийлээ. Хийл юм. За. Тэр нөгөө за тэгээ 3 охин гээд хамтлагч нь гараад ирсэн байсан чинь урлын бүдэг гэдэг хамтлаг хийzээ гарч ирлээ. Урлын бүдэг ч бүр дээр явчихсан. Тийм манай юм. Дээр юм. Урлын бүдэг. Мажа ямар санагдсан. Урлын бүдэг Spike Sweet Emotion эдгээр чинь бидний өмнөх хамтлагууд байхгүй. Хөгжим бүжгийн коллежийн. Тэгэхээр та нартай яг зэрэг хамтлаг нь одоо юу юм? Кивил юм уу? Кивидээс арай хожоо. Арай хожоо хаа. Freeze on Mon юм болов юу юм бол? Эрэгтэй хамтлаг нь тийм. Эмэгтэй хамтлагаас байгаа байхгүй. Эмэгтэй хамтлаг бараг байхгүй. Байхгүй баха. Тийм. Арай хожоо. Тийм арай хожоо. Тийм байна. Дахиад комбуч. За комбуч хөвгдөө шүү дээ. Тэр комбуч юу гэж цаашаа. Чмөөгний. Тийм мэднэ. Мэдхүү те. Дуртай. Эзэн Чингисийн үеэс л ууж ирсэн. Чи гашуун нисэн юм дуртагс нэрийн чи гашуун шүү жоохон те. За. За. За өнөөдөр манайх энэ чи 700 сая бактеритай комбуч 17 тэрбум бактеритай пробиотик. За. Вайнаас нь жоохон уучлаа. Тэндээс амар муу хараад байна. Cheers. Тэгээд үнэхээр гоё вайн байлаа шүү. Би ч нэг огт уудгүй шүү мэдэн шүү дээ. Тэгэнгүүтээ
Бүр хаяа нэг 50 грамм нэг гоё эрүүл мэндэд хэрэгтэй гэдэг. Огтгоо спирт уудаг хүн ч бас хаяа. Зууж эрүүл мэндэд хэрэгтэй ингэ. Ухлагдаг. 3 охин виногод гэхдээ ялт шиг уух юм бол дуусна шүү дээ. Маргааш 8 толгой өвдөө шүү. Аим наачиг бол 3 охин одоо ер нь бол ингээд жоохон тус тусынхаа амьдралыг өгöd энэ эсвэл нууцхан уран бүтээл хийж гэнэ. Ер нь одоо 3 охин яг юу хийж байна? 3 охин тайзан дээр л гарч байгаа. Бид гурав яг нөгөө яг хамтлагийн уран бүтээл бол одоо өмнөх шиг яг итгэвхтэй ингээл ойр орхон уран бүтээл гаргаж ч юм уу тэгж бол яахгүй байгаа. Тэгээд одоо түрүү жил бол тоглолтоо хийх гэж таслалцсан. Тэгээд ямар ч байсан тоглолтоо бол Хийх байхаа тийм инхийн цаг ирэхээр нөхөж хийн гэсэн. Заваа энэ таймаа болж байгаа. Инхийн цаг маа. 50 цаг ирэхээр. Гэхдээ одоо гэхдээ нөгөө 50 хүмүүс ингэж шүү дээ. 50% та болцсон. Одоо нөгөө элдв бензин production юу тоглолтоо гэж эхэлчихлээ шүү дээ. Тэгээ 50% гэхэр чинь бас юу байгаа зү? Жохоо хайр шүү. Тэ Үнжиж айгуу бэлдээл Шинэ гоё юм бэ. Чи ингээд за чинь зайсыг тоглох гэхээр нэг 1000 тоглох гээд байна да. Тэгэхээр 500 тоглох гээд байгаа биз? Тэрнийг арга байна. тав одоо 4000 үнэтэй газар очиод 2000 тоглох. Нэр тийм. Тэгэж бодож болдгоо юм уу? Жох энд ч юусэн тооны ухаан би чинь нэгдүгээрс муу байсан. Тоонд огтэл. Тэгвэл Миний саундаа сайн байсан гэж ярьж болохгүй шээ. Хоёулаа өнгөрсөн 7 хоног ч шалаа өөр юм ярьж байсан шээ. тоонд үсэг гараад тэгэхэд сонирн болоод эхэлсэн. Монгол хэлний чиглэл юм тэгээд. За. Цэник хордлогоо сэргийлж шар тайлна. Тэгээ нөө одоо би ингээд асуух гээд байгаа хгүй. Одоо ингээд нөө хамтлагч ингээд нөгөө тоглолтоо их болж байгаа. Тэгээ коронавигоос хойш ингээд нэг актив биш болоод шүү дээ. Тэгэхээр анхмаа чинь 2 3 дуус ганцаараа гаргасан тийм. Манай соолоо ч юм уу цомгоо гаргацсан шүү Тийм үү? дээ. Харин тэтгэе гануу ганцаар. Гануу одоо дуугаа Тэгээд боддог гарах гэж байгаа. надаа хийцэн дуу бол байгаа. Тийм байлгүй тийм. Тийм сая 2 3 жилийн хугацаанд бол ерөөхдөө нөгөө ерөөсө ганцаараа дуу хийх одоо уран бүтээлийн хайгуул хийж үзээгүй юм байлээ. Тэгээд яг ингээл хүмүүстэй зарим ингээл хүмүүстэй ажиллаж үзээл те дуу хийж үзээл болж үзээл ингээл айгүй хэрэл хайгуул ер нь бол хийсэн. Яг зүгээр бол суугаагүй. Тэгээд одоо л яг за яг цацхад бэлэн дуутай болж юм тий. Анхаарал Би ганцаараа нөгөө харин гайхаад байхгүй юм чи одоо 3 гуруулаа байна те. Тэгээ нөгөө хоёр нүүмэгээд байхад нэг нь ингээд чимээгөө шөрмсөн татах юм байна гэж одоо гайхаад. шүрмэс татах хэрэгтэй шүү дээ. Аа? Баян хэцүү. Эсвэл тийм байхгүй шүү. Үгүй яануу хэрэг ганцаар ингэсэн. Арай хийж судлаа доо ёо гэсэн. Тэгсэн амар ууртаа бичиж үгүй юм гэсэн. Тэгээ тэгж байгаа юм болов гэсэн чинь за ямар ч байсан тэгж байгаа юм байна. Тэр бол баталгаад байна. Удахгүй гэж хэлсэн. Ашгүй тэгвэл удахгүй. Тэгээд хүмүүстэй хамтарч ажилласан гэдэг хамтарсан дуу юм эсвэл ганцаараа соолоо. Янз янзын ер нь дуунууд хийж үзсэн. Тэгээд одоо яг цацхаад бэлтэж байгаа дуу маань болохоор Лил Төгөөтэй хамтарсан дуу байгаа. Тийм тэгээд бас Лил Төгөө маань та бүхэн мэдж байгаа ханьваа өгөөрэй гэхгүй. Тэр үү шүү. Лили хандивын үргэлжилж байгаа Тийм, шүү. хандивын үргэлжилж байгаа. Хандивын бас Big Life for Lil Tuggy. Би асуух гэж байсан юм мартчихсан шүү. За тоор ирж би асуух гэж байсан юм. Яг нэг гоё юм. За, тэгээд орчихсон чинь Lil Tuggy. Юурс хөгжим мужийн коллежууд юус амар тийм томот өгдөг гал. Тэг хизэн наснаас ихэл задарваа. Тэг задралтаас ихэж асуухгүй бол юусоо. Задардаг байхгүй эмгтүүч тэр тусам эмгтүүч бүр аим штэ задрна штэ задраад. Үгүй нөө. Зацаад юм штэ. Цацаад явна шүү. Яг наадах чинь нөгөө сая миний үсийг засчихсан охин би бажи яалтын блогер явчихсан чинь за тэгэл хизэнээс задруу гэж хэлсэн шүү дээ. Юу амар ариш надад тийм асуухгүй шүү дээ гэсэн. Өө задралт чи хамгийн ингийн асуух штэ. Хүн болгонд задарлуу юу гэдэг чинь. Тийм байхгүй шүү дээ. Юу задрахгүй нэг шүү юу гэж. Би чинь зүг айгу томот хүн байж байгаа хүүхд байж байгаа баг энэ 70 малаар өвдөд ирсэн. Нэг хэсэгтээ баг 70 урахнууд гэж бодчих задалцсан чи. Тэгээд задлахаач болчих шүү дээ. Задарч болохгүй. За задрал тэднээс явагддаг байгаа гэж. Гэхдээ намайг айгу би нэр гэсэн амар томот тогтсон шүү. Тэгэл энийг заваа анхаа юмсаа гэдэг заваа хүмүүстэй нийлээд задарсан шүү. Хүний харин орчин их нөлөөтэй байхгүй. Ямар ч муухай задарсан хүмүүстэй нийлэхээр Тэгэл гэртээ онохоо лээстэй тийш. ерөөсө гэрээсээ гардаг хүүхчид тэгээд гэртээ онохоо өсч ерөөсө. Тий нөгөө Задраал. Би бол гэртээ хондог байсан. Чи ч эмхтэй эмхтэн 10 жил Задралт байхгүй шүү. 10 жил явахдаа гадуур хоноод байлж ч бүр биш ингээ авчих юм бол тэрийг та нар яг буруугаар ойлгоод байгаа. Дуугаа эгээл хоноод байгаа шүү. аа дуугаа тэгээд баар нэг гэдэг нь ямар ч Баар нь биш. Чи нэг гэрт задарч эхэлж байгаа.
Авьяасан задарч гэж байгаа. Авьяасаа задрангууд тэр авьяасаа яг тэр задарж байгаа мөчөө яг бөөнтэй хамт Танаахан тэгж одоо эднийх шиг ингэж бөөндө хамтдаа ингэж авьяасаа нэг дор задлж яаж задлж. Би тэд хамт амьдардаг байсан шүү дээ. Тийм үү? Тий. бүх хамтлагууд л юм тийм. Ер нь тийм байсан те. Тэгээд тийж гоё юм болно. Хамтдаа нэг Тэгэхгүй бол би бинийгээ одоо нөгөө яг ойр дотн болохгүй ч нэг анги нэг сургууль байлаа ч гэсэн тэгээд хамт амьдрахаар ингээд бүх зан ааш те одоо би бинийхээ онцлог бүх юм ингээд би бинийг аягүй сайн мэдэрдэг. Тэгэхээр нөгөө цаашдаа олон ингээд юм болоход ингээд манера-лаад гарах юм чадвартай болдог гэж. Угаасаа ингэсэн угаасаа би сонсч байсан. Хамгийн ихний өдөр ингээд хонцгойг хонсон. Ихний өдөр шууд үсэлцэг. Яг шүү. Соолд яадчгүй байхгүй гэсэн. Соолж юусэн барьж яваад мөргөж унгаа. Мэдээж нэг өөр өссөн. За хэдийгээр нэг сургууль ингээд нэг хамтлаг болсон ч гэсэн өөр өссөн, өөр араншинтай охтууд нэг дор зуглахаар батны маргаан болно шүү дээ. Батны нэг ингээд жоох уурлаад за үстэлцэхгүй махад ингээд маргалдах тийм. Тий, маргаан бол угаасаа болно. Байнга л гарна шүү дээ. Гэтэ нөгөө анханаас нь ингээд шуугам татаад одоо юу гэдэг хоорондоо яаж муудалцсан би нэгээ одоо илтэн муухагаар хэлэхгүй ч юм уу тий одоо ямар ч гэсэн нөгөө хүндлийн зураасаа бол хизээч өрөнд авч байгаагүй би одоо намайг янз бүрээр хэлжсэн тохиолдолд хизээч хамтлагийнхнаасаа тийм хандлага бол авч байгаагүй. Зөв тэр аягүй чухал. Чим үү? Люминат яг үнэ. Одоо 3 охин 23 жил явж байгаа. Люминат 23 жил явж байна. Одоо би нэг 3 охин мэдэхгүй болохоор асуудаг шүү. Люминатыг бол миний мэдхээр би биенийхээ шаардлага ямар хүлэн зөвшөөрдөг. Би биендээ хизээч хараал хэлдэггүй те. Хэлэхгүй нэг амар муухай харуул одоо нэг өсөөл энийг загнана чи юм шүмжлэн. Технээс нөгөө хэрэлдэл зодтолтол байхгүй шүү дээ тийм. Нэг л хэлүүл тэгэл цаашаа ингээл яаш шүү дээ. За ингээ хамтлаг байгуулж олон танигдаж эхэллээ тийм үү. За ингээ нөгөө макал хийх биш өөрсдийн клиптэй болоод уран бүтээлтэй болоод олон танигдаад ирсэн ч гэсэн нэг гэртэл байсан уу? Тусдаа гараа байсан. За техний цомог гарсны дараанаас ерөнхийдөө тусдаа болж эхэлсэн. Тэгээд нэг ингэдэг байсан гэж асуугаад ах шиг бол би ялт чинь тайлж чадахгүй. Би өмнөөс нь асууд наа чи хөрх нэг тойруулаад ах шиг байна. Юу. Тэгээд ингээд их олон юм гардаг гинэлтэй хамтад байсан. Би мэдгүй бид нар ихтэй ч хамаагүй. Эмэгтэйч дунд нэг том асуудууд гардаг гинэ. За. Клип гарангууд найрлагчаа соло 40-д гарсан шүү. Тийм юм бол байх. Сан битэр 30-30-д гараад байна. Нааж жоохон илүү гаргаж болохгүй гэдэг тийм гардаг байсан уу? Үгүй тийм юм стаа гарч байгаа. Баггүй юу? Нэгийн дээр ганцхан 90% гаргачихсан ч хамаагүй юу? Юу ч хэлэхгүй юу? Тийм тохиолдол угаасаа гарч байгаагүй юм гэж байна. За. Тэгээ бид нар ч яг нөгөө энэ тэнцүү партуудаа хувааж аавн. Тэгэхээр яг тэгэл дуулж байгаагаар нь угаасаа клипэндээ гарах ёстой шүү дээ. Би бол дараа нэг клип гарангуудыг минут секундээр нь хуваачдаг байсан шүү дээ. Би тэтгэж секунд гарч ирсэн. За яаш. Тийм хог. Дараа нэг тоолсон. Йоо тэгвэл мэдгүй. Би нөгөө асуух гэдэг нөгөө нэг доор ингээд цугларж байгаа охтууд за мэдээж ингээд эн чинь нэг хамтлаг байгуулж байгаа охтууд чинь жоохон шоуд нэстэй. Шоу ямар болдог байсан бэ гэж асуух гэдэг байхгүй. Би тэд бол гэртээ ерөөсөө тэгж шоудаж юусэн үзээгүй. Аха. Ер нь дандаа гадуур. Эсвэл нөгөө нэг одоо ирчүүд ч юм уу те одоо та нар ч юм уу ингээд нөгөө хоом пари мари хийдэг гэж магадгүй те октод бол ерөөхдөө ингээд нэг тийм юм байдаг шүү дээ. Манай октод чинь томоотой. Манай урлагийнх мөр их тийм томоотой. Зүг бүстэй. Тэгээд угаасаа одоо нөгөө анханасаа айгу зүг зориг тавьчихж байгаа шүү дээ тий. За одоо бүгдөө ингээм амжилтанд хүрмээр тэгмээр гэл тий. Тэгэнгүүтээ одоо тий олон нийтийн дунд бие ингэж авч явахгүй шүү ч гэдэм үү тий. Дуу муу танигдангууд энтэнд ингээл согтуу явж юмж байл айгу муухай шүү дээ ер нь тий. Тэрнийг хоорондоо бүр ингээ анханасаа ярьсан болохоор ингээд оюун санаа нь батцсан тий. Тэгээд ерөөсөө тэгж гэртээ хүн амьтан цуглуулж шоудаж маудсан юм бол ер нь бол байгаагүй. Манай хөршүүд мэтэндээ. Гэтэ ер нь байсан ч байсан гэж хэлэхгүй л дээ. Үгүй байсан бол байсан гэж хэлнэ шүү дээ. Үгүй би бол байсан ч байгаагүй. Ийм хоргоо юм байсан гэж. Хамт ингээ амьдж байхдаа хоол ундаа хин цуглуулдаг гэсэн. Хизээ үл нэг камертаны хэмжээ ярьсан махаа үүрсэн ингээд тий гана ярьсан тий ингээ махаа үүрсэн ярьж байгаа гэсэн тий гар үсгэгч зураг авах байж гисэн за байж байгаараа гэд махаа тавьж ороод ирж байгаа гэдэг шиг бид гурван үед болохоор нөгөө охтууд болохоор шууд ингээл за цуг амьдрыг амьдрчаагүй эхлээд нөгөө аав ээж нар нь цуглаад хурал хийгээ тий тэгээд ингээ за эндээ ингээд амьдруул ингээ тгийгээд бүр ингээ анханасаа тохирцсон тэгэхээр дандаа л ер нь ингээд
ар гэрийнхнээс одоо бодоод тахад ингээл те нэг мах ногоо юу муу гэл те ингээл том юмнууд авчирчдаг. Тэгээд манай ер нь галт тогооны ажлыг бол сооло айгуу сайн хариуцдаг байсан. Хоолоо хамгийн сайн хийхэд Хамгийн сайн хийдэг. Өөрөө нөгөө хийхдээ дуртай. Тэгээ гоё амттай хийдэг. Тийм хүмүүс ч гоё. Тэгэхгүй яг нэг 3 гурлаа хоол их дургу болсон шүү дээ тий. Тийм л байна шүү хоолн дээр. Айд чи хий үгүй чи хий гэдэг. Яг тэгнэ батны. Нэгэн дуртай бол тэгэл дуртайдаа хийгээл юм. Уяа 3 авах юм бол би бол шууд 5-2-ыг хийлгэн. Уяагаал хийгээл чинь. Уяа гэж дуртай юм чаа. Дуртай биш тий. Юулдэл явчих дуртай юм чаа. Би ч бол яг амтлахын хийгээл наадхан дээр жоо юм нэмгээл тийм аа. Би тэрний дараа чи яг амтлсан чи тэр яг идэх. Монголын хамгийн хүчирхэг пробиотик мэндэллээ. Гэр бүлийн гишүүн бүр өдөр бүр. Уран бүтээл рүү орноо. Би бүр дэлхийн ягаан зүрх те. Дэлхийн ягаан зүрх. Миний бол одоо хамгийн дуртай дуунуудын нэг. Бүр клип бол бүр үнэхээр супер гоё болсон. Дуртай дуу гэж чи сая дэлхийн ягаан зүрх тэг асуудаг нэ. Дуртай дуу гэж юм уу? Нэрийн л шүү. Зөвүүл гэж асууж байгаа юм. Ягаан мөн. Айгуу сайн хүн алдахгүй мэднэ гэж хэлж байгаа. Тэгээд нөгөө тэрний клип бол үнэхээр гоё болсон. Тэгээд ингээд та гур чинь 3 өөр газар ингээд оцсон газар болгоныхоо өнгөөр ингээд тэр гоё болсон. Тэр клип хэрхэн бүтсэн? Ер нь тэр клип нь хэр их цаг зав зарцуулж хэр их хөрөнгө зарцуулсан клип бэ? Клипийг V студио хийсэн. Тэгээд анхнаасаа л нөгөө дэлхийн ягаан зүрх гээл одоо яг дэлхийн цээжин дээр зүрхийн хэсэгт нь байдаг Монгол улсын тухай гэл тэнгүүд ямар ч одоо студийн санаанд Монгол улсын хамгийн бахархалтай гоё газруудыг л харуулъя гэж үгс бодогдсон л да тий. Тэгээд яг одоо уруулаад цуг явсан нөгөө хүрхрээний нэр юу лээ? Хүрхрээнийхээ? Тий. Улаан цутгал юм шиг. Тий, улаан цутгал ёо. Улаан гिचэд бүр юусаа орж ирдэг гэнэ. Баярлалаа. Юусе бодлоо буруу илчүүд улаан цутгалаас өөр одоо нэг олон хүрхрээд чи байхгүй. Манай хаас нэг байт юм аа. Тэгээ улаан цутгал нь лөө яг хамтлагаараа очиж нөгөө зураг авч ирсэн. Тэгээд тухайн үед би айгуу сайн сандын тэр үед нөгөө зам нь амар хэцүү тэгээд юм битүү юм чулуутай. Дээр үед юм биш үү? Тийм шүү дээ. Тэр чи одоо хэдэн би яаж мэдгүй. За би нөгөө он цагийн юугаа сайн мэдгүй шүү дээ. Корона. Одоос юм бодвол корона гэдэг. Юу ч тийм бас амар болсон шүү дээ. Корона. 12 оныхоо. Арай хож юм. Арай хож баха. За ямар ч байсан нөгөө зам нь амар хэцүү байсан. Байсан үед. Тэгээд бүр ингэж очичоод тэр нөгөө нэг яг цутгаланлуугаа ингээл баахан хад мад дамжиж буугаал зураг авахулж ирсэн. Тэр бол яг үүрээр бид нар очичоод тэн чин ойр хавьд нь ямар ч камп мэн байхгүй. Тэгэл машиндаа хончоол өглөө нь өөрсдөө үс гэдгээ янзлал нүрэн авуудаад тэгээд доошоо ингээл палачтайгаа буугаал авч ирсэн. Тэр бол ингээд амар тод санагддаг байхгүй. Тэгээд бусдууд нь болохоор дандаа ганцаараа ингээд явцсан болохоор яг жишээ соло сэлэнг рүү явахт нь яг тэр орчинд нь юу байсан те ямар байсан нь бол би бол жишээ сайн. Чи ганцаараа юу явсан? Би болохоор баг газрын жолоор байсан. Баг газрын жол дунд гоё. Тий. Сая ихтэй бодлоод улаан гिचэл нэр нь орж идэхгүй нэг дотроо ингэж хийсэн юм дээ юу гэдэг. Ботлон болоо боттор холом болоо гэдэг. Ямар юуны улаан бэлээ гэсэн бэлээ. Оо биш сүулдэ бро уусдаг гэл. Цотголог гэж дөхүүлж идэв ботлон гэж. Бас орж гэж удаж шүү бас. Оо за. За баярлаа. За манай Монгол улсынхан Хүн гол мах юм. за энэ хамгийн дуртай хоол юм нэг Монгол улсын. За баярлалаа. Зочиндоо ойр тавина тэгэхгүй бол би ч одоо зочиндоо өгөхгүй идэдэг гэж шүүмжлүүлээд идэв. Тий. За юу чи цэник манай цэник уудгүй юу? Хаяа шоудч мавдахтай нуун үү? Гүрийж шүү. Шоуддаг юм шиг л яа. Юусе нэг шоуддаг. Сая ингэж шүү. Яг уун гिचүүд ингээд ууд гिचүүд ингээд цааваас ингээд дараагийн асуулт ороод ирэх гээд. Ер нь цэник бол энэ шүү дээ зүгээр дархлаа дэмжин, элэг хамгаална, шар тайлна маш олон төрлийн байгаа. Олон даваа талтай шүү гол нь. Чи тэр пробиотик гэдэг Тэгээ цэнийг яахаа уухынхаа өмнө ууд юм уу дараа нь биш ээ айгу олон тал. Одоо нөгөө шар тайлах зориултаар гэвэл одоо өмнө нь хамгаалж ууд юм уу эсвэл дараа нь ингэж тэр чинь бол нэг төрөл нь. Одоо сайн нөгөө коронавиг нөгөө хунчигтаа гэдэг нөгөө дархлаа дэмждэг нь айгу гоё өдөртөр болгоо. Энэ бол чинь элэг хамгаалах өдөр болгоо. Баян гооч болно. Ямар ч тийм биеийн мөнөд маш гоё. Тэр бол нөгөө пробиотик нөгөө 17 тэрбум хүний биед хамгийн хэрэгтэй юм бактериуд байдаг. Компоч гооч сайн мэдх юм биш үү? Вайна ярихгүй бол тийм. Бас вайн ярихгүй тийм сонир болоод байна гэнэ.
За тэгээд хоёул яг вайн гоё яриа байж байгаа. Вайн яг ингэж байгаа юм. За яг бай. За байж байгаа. Би зөндөө яа. би зэрэг өнгөрүүлж байгаа. Ярнаа гэдэг. Австралийн номер 1 мэдж байгаа. Хардис. За одоо идэж болдоо шүү. Манай хардггүй шүү. Зочиндоо хамгийн түрүүнд. Гэтэ ер нь юу яадаг вэ? Анаа хоолны дэглэм айгу сайн барьдаг вэ? Гайгүй хуу харж тий. Би гайгүй штэ. Идэж юм зү тий. Хамаагүй гусдаг гэж юу? Биш ээ. Ер нь одоо нөгөө миний хоолны өөрийнх нь одоо дуршлал нь жоохон эрүүл талтай юм шиг байгаа. Төмсөн дургу. Угаасаа дургу. Тэгээ гурилан идэх юм дургу, чихэрлэг юм дургу байхгүй. Тэгэл Түл яа тархалах вэ? тэгэхээр харин ерөөхдөө нэг зовхгүйгээр жингээ юм байраад байдаг. За Оо баярлаа. за аста баярлалаа. Өнөөдөр бол За баярлалаа. баярлаа. Хараал цаатчлаа. Монголын холбоо. За чи тэгэхээр юу идэх үү? За би За бүгдөөс нь асуулт те. Наад чи өөрөө асуу хүнээс алийг нэгтгэв асуу. харин би хийж өгөхгүй л. Хоёр би нэг ингэ загнаад байж юм Буруу те. буруу юм хийчихгүй би айжхгүй наа. Хүн ч хөршгөөр ингээ өглөө болчихсон. Уг нь гайгүйсэн нэг 10 жилийн өмнө. Гэсэн чинь одоо бүр хөшрөөд байдаг болсон. Чи энэ сохоо. Үгүй баярлаа. Би өөр юм асуунаа. Наад хамгийн нарийнх бол тэр Түмс идэхгүй бол би түмсийг авчих. халуун ширмэн дэх юу аягүй таалагддаг шүү. За чи эндээс аваа. Үй. Үй. Золжрлаа нүдээ ой. Ой. Нүд явж исэн чинь золжрлаа нүд явж Нэг нүд явж байна. Харин тийм бүр гайхлаа шүү. Юу нүдэлээ гэж. Манай хурд нэг зочинтой байгаа. Манай хардиси менежер үзэж байгаа. Хоол гэхэд хэцүү байдаг гэсэн одоо яа. Чи түмс авах юм бачаа. За би авъя. Дургуг нэ. Авъя. Чи энэс аваарай. Өөрөө аваад махаагууд дутаа өөрөө аваад Санаа зовлтгүй. Зүгээр. зүгээр үсэн. Тэр чи нөгөө дараа нь алуулна штэ. Дараа хүмүүсүүд Хоёр навч. хаамуу хоёр навччин хүндээ өгөхгүй өөстөө иддэг. Муу хоёр бүдүүн гахаа тархан панда гэж зүгээр л авчихдаг тэр ингэвэр. Энэ юу нэвтрүүлэг хийгээд Андаа юу? нэвтрүүлэг хийгээл тэгэл хүнд загнуулаад байж идэв штэ ямар. Тэрэндээ дуртай альтаа ихтэй. За ямар ч үсэн гоё юм болж байгаа юм байна. За тэгээд задралт явж исэн сая яасан бэ? Хаанаас задарсан гэж вэ л та наача? Нэг баг тэгсэн чинь наа чи задралтын талаар яриулахгүй гэж шүү. Бидний аав ээж хуралдаад баг өдөр болго нэгээр ирж хонж манад жижүүлдэг байсан гэдэг юм ярьчихлаа шүү. Тэр чинь те. Тэгэхээр чи яаж Тэр чи яаж хоо яаж задрах юм. вэ? Тэр хэлээд байна. Хүн чинь аль нэг цаг үе задарсан байт юм аа л гэдэг. Хамтлаг ингээд гурван ингээд нэг амттай байх хэрэгтэй. Уусаа байж идэв. Чи гинт нэг найз залуу надад болоод эхэлдэг байхгүй. А болно шүү дээ. За наа чи өстө миний найз ухаантай шүү. Тэгээд нэг найз залуутай болно шүү дээ. Ганцаараа ингээд найз залууд болоод тэрний ингээд цаг зарцуулаад ингүүд нөгөө хоёр шууд хардж эхэлдэг байхгүй. Тэгээ юу гэж зам хард. Би эмгтээчүүд батараа тэгж байгаа. Батараа. Тэгээ шууд ингэ наа чи онцгүй юм шүү. Садаа чи. Хогийн юм биш дээ. Чаа тийм амж өгсөн үү? Чадахгүй. Системс явуулахгүй нөө. Чинхэн татхнаар хогохгүй шүү. Тийм жоохон тийм шулмын юм ер нь хэрэг хийж яваа гэж асууж байгаа. Аа тийм. Нэрээ тэгсэн байж та харин да. Батараа. Хамгийн ихэд хин найз залуу тоосон. Яг үнэн нэлгөө. Найз залуу нөхөр ч юм уу хин бэ? За бодоот хамгийн ихэнд найз залуутай басан гэхээр би юм болов. Чи юм уу? Би болж та. За тэгвэл чамаас салгаж ирсэн үү? Нөгөө хоёр чинь жоохон дэм юм шүү тэгээд. Үгүй шүү дээ. Тэгээд нөгөө бүгдөө найз залуутай одоо өмнө нь байж үзээгүй мэдгүй ч одоо эрэгтэй хүн яг ямар байх хэвтэй ч гэдیں۔ Тэ нөгөө харьцуулах ямар ч тийм ойлголт байхгүй шүү дээ угаасаа. Тэгээ улаан цагаан одоо бүр амар дампуу хүн л биш бол тэ одоо амар дампуураа лайрхтаа суугаад ч юм уу ингээд идэг бол бас хэлгэл байсан байх л та. Тэр хэлж байгаа юм те. Тэр үед л тийм байгаагүй. Би дандаа асуудгүй найз залуучуудтай байсан гэж байгаа юм уу? Бүгд асуудал байсан гэдэг. Бүх юм нэс онц сайн биш үү? Гэхдээ онц сайндаа ч биш тэг чин тэгээд юу гэж лээ гэж. Би одоо хамтлагтаа бүр ингээд цаг гар тий ч одоо надаас шалтгаалж штэ юу гэдэг.
Би одоо юусоо гэж юу? хамтлагтаасаа гарахгүй ч юм уу, алга болоод ч юм уу те. Эсвэл ингээд амар дампуураад ингээд ах юм бол уучлаарай. Одоо Мэдээж хэлэх байсан байх л та. би нөгөө нэг хамтлаг дотор ингээд хамгийн анхны найз залуутай нь болжээ. За тэгэхээр ингээд эрэгтэй хүнтэй анх удаа ингээд үргэлжсэн байжээ. Тэгээ яаж энэ хүртэл хамгийн дөөлөн шуган багтаа амьдрав. Дандаа нууцаар хийдэг гэсэн. Нууцаар уулзсан мó заа. Одоо хамгийн хэл амд ордгонд анаа нь тийм. Ордгоо нөө? Тий? Хамгийн ордгоо. Яаж орох вэ наач? Шөнө дандаа нэг цагаас гарч ирээд машин. Шөнө нэг цагаас гарч ирээд нууцаар машинд нь хүмүүс унтчаад уулзаад хахад мэдгүй одоо байхгүй. Сэтгүүлч чи амар шүү дээ. Сэтгүүлч чи амарч байгаа байхгүй. Хүн лимч шөнө дагаа явахгүй тийм. Папарас дүрдэхгүй байгаа шүү дээ. Тийм ээ. Дандаа унтлахын цагаар тэгсэн гэсэн үг. Одоо яаж энэ жоохон гэдэг өдрийн цагаар жоохон ядраад идэг гэсэн гэсэн нойр нэг. Яа. За тэгээ дандаа гайгүй найз залуучуудаа. За ингэнгүүт тэгсэн чинь Нохоо мушигтэй байна те. тэгсэн чинь нөгөө гинт амар гоё найзууд доолонгууд чи найзууд салцсан үед мэд найзууд очоод гинт тэгээд шулмын юм гарахгүй юу? гоо баач эмхтэй үл юм чинь бартны шүү дээ. Ер нь эмхтэй хүн болоо ер нь шулмын шүү дээ. Эмхтэй хүнийг яагаад тийм амар болдог? Яатсан юм бэ? Эмхтэй хүн чинь нэг мөрөн дээр нь бурхан нөгөө нь тэн дээр шулмын явж идэг байхгүй юу? Биш эмхтэй хүн бол ерөөсөө шүү дээ. Бүх эмхтэй хүн нисэж чаддаг гэж. Нэр бүх эмхтэй энэ дэлхийн шууруу юу гэдэг. Давчтай юу шүүртэй юу гэдэг шатгаад болохоос хойно нисэж чаддаг гэж байгаа байхгүй. Тэгээд давчаар нисээд шүүр өнөд нисээд нүг гэдэг. Сүүлийн үед ер нь нэг шүүр өнөд нисдэг аягүй их болцсон гэсэн юм. Тэгэхээр чи хаяа бас нэг тэр давчтай хүн ч гэсэн хаяа шүүр өнмөр санагддаг байхгүй юу? Тэгэхээр хаяа бас нэг шүүр өнөж бас явуул гэж аахгүй гэж чинь. Тэгэхээр чамд яг тэгвэл соолон болоод их гой залуу малууд болцсон чинь гинт шулмын юм зан хөдлөөд Салгамаар санагдаад чи хамтыг хайчмаас донтож болтгүй юм уу? Тэгээд нэг хэлчмээр санагдаад. чи одоо нэг цаг магаа зогцоо. Гэтэ тиймэрхүү үгийг бод хэлжээс ш. За ер нь ажил дүрл жоохон салгардаад шүү ингээд шүш гэт юм уу те. Нэг тиймэрхүү үг бод хөнгөнөр үү? байж штэ тийм тэрнээс нэг шүүр мөрөө онж нисгэн чаашаа. Тэгж хэлэхгүй л дээ шүүр мөрөө. Юу шүүрж унж. Чи одоо нэг баав шавга багсгаа штэ. Цаг маг гаргаа штэ. За тэгвэл Хүүхдээ эмхтэн хүн тэгж ирж штэ. Бид нар мэдгүйсэн хоорондоо эмхтэн хүн тэгж ирж штэ. Нүг зүгээр аян гэж яхан гинэ. За хамтлагийн ажил жоохон ингэж биш штэ. Одоо жоохон багсаж болохгүй юм уу? Гэтэ ардаа та хоёрын нөгөө эмэгтэй хүмүүс угаасаа л юм гэдэг эмэгтэйчүүдийн талаар ойлголт чинь ингээд амар та нар ямар эмэгтэйчүүдтэй байсныг би бол гайхаж байна. Биш ээ буруу байна. Үгүй айгүй юм хаард байгаа байхгүй юу одоо. Үгүй чи хамгийн өөд ингээд бүр нэг хараад амар за өстө нэрээ одоо юу гэдэг шулмын зам маань хөдөлснөөс салах гэж юм уу минь юусоо хизээч юм байна. Зүгээр ихтэй тэгээ надад чи ийм үйл явдлыг надад солонгос киноноос үзсэн. Харин та хоёр ойлгож байгаа юм биш үү? Найз залуу дурлж муурлаа салгаж малах гал тий. Эсвэл ингээл хичийнхаа нөхөр дурлж муурлаа салгаж малах. Одоо өөрсдөө гоё өмөр явчих. Бид нар өөрсдөө ерөөсөө тийм хүмүүс юм суучаагүй болохоор солонгос сериал үзээл юм байна гэж бодоод Энэс үжил гайгүй хаа тийм юм байхгүй хаа. За энэ хоол байт. Гэтэ ямар нууц байна тий. Яана. Амар нууж шүү. Би анхнаасаа хэлсэн шүү. Надад нэг ярих юм байхгүй шүү. Ярих байхгүй. Бага гэсэн. Гэтэ сайн нууж явсан юм амар. Нөө? Амд орохгүйсэн. Гэтэ энэ ч бас нэг том аяас шүү. Ингиж нуунах чинь. Гэтэ нуугаад байсан юм бол байхгүй шүү. Юу бол мэдэн даа. Танаа нөхөр чинь бол Мойсын бол жинхэнэ юу гэсэн шүү дээ. Од нь байсан шүү дээ. Тийм үү? Зүгээр Мойсын за нэрийг хэлээд яах вэ? Мойсын шашны ангийн тэр гэхэд баазуурын хүүхнүүд чинь зүгээр нөгөө тэр нэр гэж ярьдаг байсан. Тийм байсан. Тэгэхээр бас дажгүй залуу байгаа. Хамт зүгээр сакс тоглодог найзгаа ингэж болт юм уу? Үгүй. Үний юм ярьж байгаа чинь. Андаа би хэлээд байхгүй юу? Бабуу тийм кул залуу байсан гэдэг. Кул одоо ч кул. Тэгэхээр нөгөө нэг за юу хэлэх гээд юу хэлэх гээгүй. Гэхдээ ерөөсөө охин мохон тэр холбож үзээгүй. Би нөгөө тийм нөгөө ойртот нь бол байхгүй. Ямар ч тийм байхгүй мэдгүй л гэж байна. Үгүй тэгэхээр нөгөө нэг дандаа тийм кул залуучтай оролцож явсан юм уу л гэж асуух гэдэг байна. Тэгээд дандаа нууц ойлгож яаж чадваа л гэдэг байна. Бабууч амар супер кул шүү дээ. Тэгэхээр чинь яачгүй кул юм байна. За гэхдээ нууц ойлгоё. За тийм найз залуу мото ер нь хэд хамаатай юм бэ? Боли. Бабуу нэгтэй хэддэг кул залуу нь бай. Тэр хэсгүй
Үгүй юу тэг яа. Үсэлт өөр. Нэг шанаад авчих гэж бодсон. Ой. Нэг ярихгүй болохоор нэг хажуугаас нэг ингээд авчиж гэж бодлоо байсан. Юус ярихгүй шүү дээ. Харин тийм үү? Кούλээ барь дийлэхгүй шүү дээ. Кул залуучууд ч гоё шүү. Би одоо би цагтаа бас кул байсан багтаа бол тээ. Яг бол кулд орохгүй юу? За. Бадад юм идчихсэн. Өчтөөс юм яриад хаа. Би ер кулд орохгүй юу? Орно. За. Би ер нь хизэж кулд орохгүй чи нөгөө юуны шүүр ундаг хэрэгтэй нь бол таарч байна уу яаж энэ намайг би өстө гайгүй би зүгээр нэг олон гэр бүл мөрөстө салгаж байгаа юм шүү. Тэр нөгөө дүлгөөтэй хамтарч дуусан дуу чи юу лээ? Аморе юу? Аморе. Тэрний зураг авалж бас 9 тасгад болоод байдаг лөө. Нэг 9 тасгад болоод байна. Тийм. Танаа хамтарч юу нэг хайш юм. Дандаа хөдөө юм уу? Клип гэдэг байсан юм уу? Тэгэл одоо нөгөө клипний студийн гаргаж байгаа Санаа гарлаа. Тийм, санаа гарлаа. Тэр дүлгөөтэй чи танаас 2 дуу хамтарсан байсан баг тийм? Нэг лөө? Нэг дуу. Нэг дуу лөө. 2 дуу. Би хамтлан гэж юм. Тийм чи амар юм байна. Би мэдээд байгаа. Нэг нь тэр Аморе нөгөөх нь нөгөө охин тэнгэр. Тийм. Гурван хамт менежер ялтыг сонсч байгаагүй танаа. Аа тийм. 2 дуу байсан санагдаад байгаа байхгүй. Дүлгөөний хоолойч бас өрмөц шүү тийм. Одоо хайц. Мэдхгүй Солонгос байна гэж би нэг хараадсан Instagram-наас нь. Аа тийм үү. Тий. Тэгээд сүүлийн үед бол яг сайн мэд. Уран бүтээл авах болчихлоо тийм. нэг болцсон тийм. За тэгээд кул болсоо. Кул. Тэгээд Күлэрэл байна. задрагсан чи аав ээж жижүүрлээд. Гэхдээ яг тэгсэн шүү дээ. Сургуулаа баг улаан дэвтэр шахан төгсөөд. Гэхдээ юу яаж ирэн сүлд анаа сүлд нургуур зүвж гэнэ дал малаар. Өвж байгаа юу? Угаасаа хар багаас өвдсөн гэж та. Аа. Тий гарах гал байгаа юм биш үү? Давч Одоо бол гарахгүй юм уу? гарахсан юм болоогүй байна. Яалч. Нэг юм буруу хийгээд байна. Нэг юм буруу гэдэг юу вэ? Одоо болтол алгачгүй байгаа. Тэр яг юу вэ? Тэр ингэж одон жил ингэж өвдөж байжсаас нэг зүр ганцхан шүүр аваад унчиж болох юм. Йоо. Аргатай нэ ч нөө. За дээрэс нь нэг юм байна. Нэгэн төрөдөр Ану ирснийх. Манай M Music манай нэвтрүүлгийн бас нэг юугаар оролцож байгаа. Тэгээ M Music бол та бүхэн мэдэх бах Монголын бүх хамтлаг дуучдын одоо та бүхний хамгийн мэдхээр бол Apple Music ч гэдэг юм уу Spotify гэж байдаг. Тэртэй адилхан Монголын бүх хамтлаг дуучдын дуу стриминг хийдэг. Одоо тэгээ онлайнаар ингэж яадаг газар байгаа. Тэгээд Монголын 170 гаруй хамтлаг дуучдын 4000 дуу байдаг. Монголын хамгийн том Тийм амар алтай. Сантай. Одоо тийм одоо Монголын бүх дуу байгаа та бүхэн хязгааргүй сонсч болох ийм гоё аппликейшн байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Гурван хэдүүнүүд байгаа мó? Бага байлгүй яах вэ? Бага бүгд байгаа. Одоо баажи мөнгө өгч гинөө? Мөнгө өгнө хөлгөл авсан бах бодвол. Ангон тэр чинь нөгөө ингэж байгаа даа. Яг нөгөө Монгол тайлбар тавиад байгаа өгөөл байгаа юм даа. өгж байгаа. Нөгөө тодорхой чинь өгдөн шүү дээ. Тэр нөгөө Монгол тийм их биш ягаад нөгөө монголчууд маань нөгөө яг нэг онлайнаар нөгөө те дуу хөгжмийг худалдаж авах сурахад бас нэлээд бас хугацаа хэрэгтэй. Тий. Тэгээд нөгөө ойлгохгүй байгаа. Би яг энэ хэлмээр байгаа. Хүн ингээд дэлгүүрлөө ороод одоо ямар ч газар хуушур авахта талхах авахта мөнгө төлөөд гардаг байхгүй. Тэгээд дуу болох хэзээ ч тэгж боддгоо монголчууд. Тэгээд дэлхийд шал өөр те. Оюун өмч хамгийн хүнд дээдэлдэг хүмүүсүүд өнөөдөр дэлхийн хамгийн одоо өндөр хүчлэлтэй орнд байдаг байхгүй. Бид энийг бол өөрчлөх хэрэгтэй. Тэр бидний үйлдвэрчэд талхах чинь тэр дуун юм аа. Тэгэхээр тэрийг тав. Миний найз яг чинь ажлын ярихаар бит ингэ нэрвдэж ярьж байдаг. Тэ хамаас ингэдэг байхгүй. Чи тэрийг бодоо 3050 төгрөг. Бүтэн сар хязгааргүй сонсох. 3000 болсон. 3050 төгрөг. Нэг кофе ч өрөхгүй шүү дээ. Кофений тал шүү дээ. Кофе үржтэй. Тэгэхээр өрөхгүй. Кофе өрөхгүй. Хүрхгүй шүү дээ. Хамгийн одоо 4500 хүрхгүй. 3000 бол хүрхгүй шүү. Тэгэхээр 3000 хүрхгүй. Түүснээс нөгөө за чи солиор гэж. 3050 төгрөгөөр та бүхэн юугаа аваад бүтэн сар хязгааргүй тий 4000 дуу хүснээрээ сонсч болно. Дээрээс нь сүлжээгүй газар та татаад очих юм нэг дуу 2 секундэд. Одоо ингэ нэг кофе шопт хүн ороод нэг 10 минут болоход баг 10 цомод татчих واخхой. Тэгээд тэрний дараа сүлжээ байхгүйсэн ч ашиглаж болно. Тийм гоё аппликейшн байгаа Монголын бүх хамтлаг дуучдын M Music CGM гэдэг вебсайтаар ороод төлбөрөө төлөхөд та бүхэн бүх банкны карт бүхэн маш хэлбэр байх болно гэдгийг хэлмээр байна. Нэг өдөр болсон хоёр замар сасан хоёрын хооронд орсон цаас
химэлүүдийн туурсан хамгийн том Монгол дуу хөгжмийн сан M-Music. Ханаа ер нь гэртээ юу гэдгүү? Одоо хүүхдээ хараад гэртээ яг ямар эзэгтэй байдیں۔ Шуламлаг ч юм уу эсвэл нөгөө залуучтай ч юм уу. Хоёул шудраг яриа та. Бабу хэрэг шоудж. Та нар мэдж байгаа байлгүй дээ. Гүү бид ямар бид ийм шоудахгүй шүү дээ. Бабу хэрэг шоудж. Шоуд штэ. 7 хоногт тэр олон цаг тоглохгүй шүү дээ. Нэг л тоглоно шүү. Ганцхан тоглолт шүү. Ганцхан тоглоно шүү. Тэрийг олон гэж хэлээд байна уу цаа чи? Нэгдийн орой л байдаг шүү. Бос өдрийн хөдөлгөөн бол мэдэртэй ямар ч хамаагүй шүү. Бэлгүй шүү гэдэг. Бабус то sorry сте үнний нэлчихлээ шүү. Мэдчаа тий. Бабу шоудах үедээ шоудна, би ч гэсэн шоудах үедээ шоудна. Ер нь нэг тийм амар ингээл хувь хүнийх эрхчлөөнд бас халдахгүй байхыг боддог. Тэр гоё тий. За сая ярьлаа. Бабу хаагур шоудахыг бол би гадарлаж байна. Чи хаагур шоудах уу? Тэгэл найз охтуудаараа нэгнийдээ караокед нь ер нь орон байрны л гэж дагч. Дандаа ах бай. Орон байрны яг гэдэг бас ярьж байна. Бүр ах юм шиг орон байрны. Чиний хэлбэртэй болоо бид. Урдмад өнөөдөр ануу уртлууд бид ах байлдаг байсан. Одоо яг шинэ орон байрны харигдалт гэдэг шинэ болсон байна. Тэгээд орон байрны харигдалт бас гой сонсогдож байна бас. За ойлгочлоо. Энэ үрдэл анаа яагаад ингэ нөгөө хил амд хамгийн бага гэсэн дандаа орон байрны. Орон байрны багтаад. Орон байрны ануу сонсогдож. Орсхын болж байна. Орон байрны ануу сонсогдож юу ч. Гэхдээ тийм ээ би одоо яг магтлын онлоор бодож бодлоо. Яаж орон байрны ануу шар хөвлөөс хол байгаа гэсэн чинь орон байраар яваад. Орон байрны ануу гэдэг наа чи амттай шүү дээ. Баараар явахаар сэтгүүл дээр гарч байгаа. Одоо чи ерөөсөө нөгөө баар маш ажиллах байгаа шүү дээ угаасаа. Тийм үү? Ажиллаж байгаа. Хаана ажиллаж байгаа? Ажиллаж байгаа. Яг дараа нь тусад нь надаас мэдээ. Юу нэг караокеж ажиллаж байгаа. Ер нь бол Улаанбаатар бол шөнө унтдаггүй шүү. Мэдээлэл дараа нь тусад. Тэгээ бид нар ч нөгөө нэг юм групп ингээд охтуудаараа айгу олон охтуудаараа нийлдэг. Тэгэл нөгөө ээлжэлжээрээ гэртээ уурал гоё хоол ягаал тэгэл тэндээсээ нэг бол гэрт нь гоё караокед нисгүүл араад нэг караокед ер нь караокедэг л болсон байна те. Ер нь тий. Биш тэг нөгөө нэг дуучин хүн чинь би надад чи яаж чөлөө цагаар караокед орохоор харин ажиллаа гэдэг болдго юм уу? Би гайхаад чөлөө цагаараа яаж ажиллая гэдэг тий. Би чөлөө цагаараа ажиллая нэг бол Чин тэгтээ гоё нөгөө би ч өөрөө дуулахаас кайф авч байгаа учраас өдөөв хийж байгаа шүү дээ. Тийм болохоор заавал нэг чөлөө цагаараа дууллаа, ядарлаа, мадралаа энэ ялрах юм байхгүй шүү дээ. Би чөлөө цагаараа ерөөсө дуунаас бус юм л. Танаа найзууд чамтай ягаад караоке дах дуртай байдаг нь бол ойлгомжтой л та. Нэг найз дуучин бол тэрэндээ хамт караоке дайл юм байна. Сонсоод ханаад ярьж байгаа айгүй гоё дуулна. Тий? Нөгөө үнэхээр сонсоод юм байна. гоё дуулна шүү дээ. Тэр нөгөө нэг чамаг яг өөрөө ингээд дуулах дуртай байгаа гэдэг юм бол гэсэн өөрөө дуртай юм байна тий. За тэгээ орон байранд ингээд шоужилаа штэ. Тэр ингээд дандаа хаус байх уу? Үгүй ээ одоо. Гүү үстэй. Тэгээд тэр орон байранд караоке дахаар бусад айлаа бодож болдгоо. Яг тэгэл Гэтэ нөгөө ойлгож байгаа нөгөө дуу яг хязгаарлаж мэлж тавьсан байгаа юм. ер нь заавал караокед нь ч гэсэн юм байхгүй л те. Байхгүй. Караокед боломжтой газар Тий, караокед. бас би бид нар шууд арх уудгаа гэж хэлээд зүг шүү дээ. Тэгэхээр бид нар бас караоке чдгаа гэж чам хэлээд байна. Тийм ойлгож байна тий. Ерөөсөө ойлгохгүй. Заавал тэр нь сөгөж суугаад байгаа юм чи. Би нөгөө зөвхөн эмэгтэйчүүдээр яаж шоудаг юм мэдэхгүй болохоор би асуугаад байгаа байхгүй юу? За яг гоё асуудал. Эмэгтэйчүүд яг яаж шууд юм. Тэгээ би ялж штэ нэг бол караокед эсвэл нэгнийдээ караоке чинь тэгээд хэрвээ караоке байхгүй дээд айл нь уурлаад идэх бол найрын ширээний дуух хэрэгтэй юм яа гэм бэ гэж асуух гэдэг. Тэ эмэгтэйчүүд чинь айгүй гоё бас шоуддаг байхгүй юу? Одоо нөгөө өөрсдийнхөө сонирхлоор ингээ гоё ширээгээ гоё засчин тэ ингээ тийм айгүй юм үзэмжтэй гэх юм уу те яаж ямар цэцэг таах уу юу яах уу гэх тэрэн дээрс аягүй кайф авдаг те тэгээд цуглаад нэгнийхээ хийсэн хоолны нийт нь хоорондоо ингээд ярих сэдв бүр маш их байна те юу юугүй арх марх уудаг тийм ирчүүдийн шоунаас бол өөр шүү дээ. Би нэг сая найр гэсэн чинь нэг юм ярьж сонсчлаа. Найрын дуу нэг дууч хэр хүн ороод үгүй шүү дээ дуучин дуу гэдэг шүү дээ. Тэр өстө лайтай байдаг те. Тэр өстө найрын дууч шиг өөр ихгүй. Тийм шүү дээ. Нөгөө нийтийн дуу дуулах хэрэгтэй. Тэгэхээр ингээд бац юм ороод ингүүл яг найран дээр ороод за миний нэг саншайн дуулчихгүй яг. Би энэ гоё оргоор хоо. Энд дээр байна гоо. Гэтэ нэг залуу ингээд бүр их хөдөө ингээд очсон. Тэгсэн чинь нэг найр болж ирнэ. Тэгээ найр болсон чинь
За миний дуу нэг дуу гэсэн чи дүү нэг хотих тэгээд миний дуудах дууг та нар юусоо мэдгүй гэсэн чи. Миний дуу зүгээр дууд эмээ өвөнд зүгээр юу ч усан зүгээр дагаад болч түрээ дуучтай гэдэг гэсэн. Гүйгөө та мэдгүй гэсэн чи. Гэхдээ чи зүгээр дуул гэж штэ бид нар зүгээр ямар ч дуул гэхээр. За гэдэг нэг залууч. Нарны хооронд сарам байлаа гэсэн чи эмээ өвөнд бара тийм ба супер тийм ба супер тий. Гэж салсан гэж тэгээд. Анаг тэгэхээр яг за ингээд дууч авах юм чинь дуулмаа гэхээр одоо яаж гарах вэ тэндээс? Тэгээд дуулаад гарах. Дуулаад гарна шүү дээ. Тэгэл дуул. Ямар наашилж хамаагүй дээ дуулах шүү дээ. Ямар дуу дуулах вэ? Маа чигчин чинь. Гэхдээ найрын дуу чи айгүй хэцүү. Найрын дуу мэдэхгүй бол одоо тэгээд одоо ямар чи байж л да би хүнээс юм асуу. Соло бол бүр амар лагш шууд нөгөө яг найрын юм дуунуудаа ингээ бэлтцсэн. Тэгээд үг мүгийн ингээ утсан дээрээ татаад авцсан. Тэгэл за гэл ингэж гаргаж аваад яг хараад шууд болчих. Тэр ч уудаг хүний зам. Тэр ч өөрөө хой үед нь яг банк найранд очиж дуулж уудаг. Тэр ч дуулж байгаа хүнд нэг юм өгдөг дөө. Заавал ингэ барина штэ. Аяны дугаарыг хоосон буцаах хэвээр. Буцаах хэвээр тэр чинь заавал тэгээд ойлгочлаа. За соолоо юусоо. За соолоог дадаа. Соолоо уудэн штэ гэдэг. Торсгийг нь болоо ажиллаа. Хөдөө орнуудгаар явах юм бол би яг санаж байна. Тэр одоо бүр яг хэлмээр байна. Энэ дунд говь мовх юм бол яа тэр найранд очих юм бол тэндээс бол ер нь бол хөвтөд гарах юм билээ хүмүүс бол нэрээ. За бац чи байж та би ямар дуу дуулж гарсан бэ гэж асуугаад байгаа байхгүй. За ямар дуу дуулж гарсан бэ найрнаас. Тэгээд ийм зөндөл иржсэн билгүй дээ дууч унд чинь. Энэ манай охин ч дууч авах юм байгаа. За миний охиныг дуулаадаг гэл. Тэгэл нөгөө дуунуудыг чи эхлүүлэл хайчаар нөгөө ингээл хүрээл явчихсан байлаа шүү дээ. Найрны хүмүүс. Ямар дуу эхлүүлэх вэ? Одоо нөгөө хамгийн хүн болгоны мэдэг гэхээр нөгөө сүүний үнэр гэдэг хэлээд дууч тий. Тэрнийг бол тэгэл хааж очсон нэг. Тэр ч одоо яалтчгүй дуу. Тэгээ яалтчгүй сүүний гэхэд үгээл явчих цаашаа. Игээс эхлэв. Тий. Сүү гэдэг цааш гэдэг нэгээд явчих. Тэгээд ингээд би сая бодонтай юу гэдэг чинь бодоод. Ингүүдээр төрөхгүй ч магадгүй шүү ингээд. Тавтай нойрс гэвэл харин цаашаа явахад болчих واخ шүү. Ер нь хүүхдийн дуу гоё яхаа. Юу гоё яхаа гэж. Биш гэхдээ шиг би зөв яг тэр найранд очиж дууч үнээр дуу. Шинэ байрны найр манд ч гэдэг юм л шүү дээ. Нөгөө бүх төрлийн юм уу нөгөө өгдөн шүү дээ тий. Эхлээд цагаанаа, дараа нь нөгөө айргаа, дараа нь нөгөө нэрмлээ гэдэг юм өгдөн шүү дээ. Тийм үү бэ. Тэг бүгдийг тэндээс үл амьд гарахгүй байлээ. Тэндээс нэг амьд гарах ганцхан арга байна. Тэр нэг сүнж хүүхдүүдтэй сайн найзууд болох. Тийм үү. Хажуудлага хоёр хүнийг согтоож өөрөө амьд гарах. Би бол яг тэгжсэн. Хажууд тэгээд тэгвэл амьд гарах юм тий. Тийм. Би бүр нэг арангаан бахаа тэр чинь айлын найр дээр гоё найр гоё л тоо. Заах яасан бэ? Болооч тээ. За болооч тээ. Тэгээд бүр би бүр яах ах энийг очоод одоо чи энэ хоёр би энийг хоёрыг дэмжиж гэж амьд үлдсэн. Тийм үү. Гэтэ ер нь чи өөрөө шахуулах хэцүү шүү дээ шахуулах. Өөрөө хүн хэр шахдаг бай. Одоо анаа бас. Өөрөө бол чи уух дээр хэрэг шахуулахгүй уучдаггүй ер нь. Гэж. Заавал тийм ээ. Ой, айгуу одоо бодлоо сая. Юу гэж ууч чаддаг юм бас жоохон юу баг тий. Тэгэл ерөөхдөө ингээл вайн ч юм уу эсвэл юм зөөлхөн пиф ч юм уу тий. Тэгээд наваг ямар сандаа маань зажилж уудаг гэд шоколад идэх байхгүй. Нэг юм бараал суугаад идэг зажлаад идэг гэд. Шингээ имийг яаж зажилж авах юм? Зажилж байгаа юм шиг тэгээд нэг удаан ингэ шимж уудаг гэж шаардлагатай. Манай UB Hero гэдэг Монгол би айгуу зөөлхөн биш. Монгол би гомэргүй зөөлхөн. Монгол би юм уу тий? Тэгээ Монгол би. Манай нөгөө Rebel Descent нөр сурталчилдаг нөр царай нь болдог. Айгуу зөөлхөн. За хийж бүр мэрэгжлийн юм үнэтэй. Зүр цэцгийн гоё биш. Зүр цэцгийн сарт. Гоё. Би бол пивнес нөгөө хар пив дуртай. Чихэрлэг амттай байдаг. Гинес министр явцаа юу? Тий. Чихтэй жин жоохон мэрэгжлийн талтай очиусаа ингэж. Нөгөө MC нөгөө үнэрлээд юу яадаг шиг тий. MC ингэснэ. Наа ч юм бол юм л тэ ингээд тидон тэгээ ингээд ус үзмэн тэгэж ургаад би чадна штэ. Байж. Австралих юм уу та? Хардс юм уу? Хардс юм уу та 15 онох юм шиг шүү. Яа явах юм шүү дээ. Ам хэд онох юм. За тэр омоны заавал худлаа. Шалган. Би өөр шалган. Би 15 үзүү зохиож ирсэн шүү дээ. Байхгүй 15 шүү. Хэд онох? Ха? Чи яд миний тал болчих болт юм. За байж. За дараагийн асуудал зүгээр орцгоё. 1853 оных гэнэ.
амар. Манай 53 оноос гэж байгаа байлгүй чи тэрийг. Энэ 1853 оноос нэр ийм шил хадгалсан бол энэ одоо бүр хэдэн сая доллар болох вэ? Аа. Яа тийм гэж хэлээ. За энэ бол ихтэй мэрэгжлийн юм. Сайн ингээд зүрх цэцгийг үнэлээд шүү дээ. За тэр яах вэ? Одоо тэр нөгөө нэг 3 чинь бас нэг би буруу санаад байна уу яндороо байна уу? Кино менүү бай. Кинонд нэг юм уу? Анхмаа манай анхмаа чинь жүжигчний анги штэ. Тийм маа чинь бүжигч хамтлагаар юм шүү лөө. Биш. Ахмад амар олон кинонд тоглосон. Тийм ээ мэднэ. Би нэг гуруулаа байсан болоо гэж санаад байхгүй. Гуруулаа гэвэл нөгөө юу байгаа? Кино бол биш. Нэг UBS-ийн нэг. Яг UBS-ийн тийм. UBS чинь нөгөө жил алга ингээл нэг юм кино драма маягийн нэг юм хийгээд байдаг шүү дээ. Тэнд бол орж ирсэн. Тийм. Зөв. Энэ кинотой юу л амтрахгүй. Одоо ер нь хамтлагч ер нь кинотой байвал зүгээр юм шүү. Люминоч нэг ингэ байгаа. Байл дээр энэ кинотой. Тэгээ өөр ч одоо юу кинотой байна те. Нэг кинонуудтай байвал гоё юм шиг байлаа. За тийм ээ. За кино гэснээс гоё те. Сайхан. Өнөөдөр хоолтой юу амттай байна. Тийм. Баярлалаа Монголын да. Баярлалаа. Тэгээд одоо юу явах гэдэг нэ? За. Хамгийн ардаас ер нь удахгүй долгож гарч ирэх гэж байгаа маань. Юу давчаа? Наач давч гарч иж ихтэй наад чаран надад чи яаж гаргаж юм дээр гацаад. Надад чи яаж гаргаж ирэхгүй байх уу гэж бодоод байгаа шүү дээ. Нэг л юм дээр гацаад байна. Тэр юу вэ гэдгийг хоёлаа авахгүй. Авч ил та. Нэг л гацаад байна. Чи н хоцож моцодгүй. Цаг уу? Сая 8 минут хоцоод орж ирж байлаа. Амар тооцоод байна. Минут атарч. Нэр атарсан те. Ер нь ихтэй бараг цагтаа л да. За. Сая доор нөгөө нэг давхар дүүл ажиллагаа болж ингээд машинууд орохгүй байлаа. Тийм. Би стандарт гэж хэлдэг. Хоцорох. Өнөө. Хичээ штэ. Тадаг санаа гэдэг чинь тийм. Заагүй ингэ. Ер нь хэр хааштай. Хэр хааштай. Чиний хамгийн өөрийн чинь дургуй зан нь юу? Навш би нэр ийм байгаа дургуй. Ааштай. Алахгүй тий. Хөрх юм уу бабуу гэж юу? Шулмлаг уу? Үгүй ийм. Одоо ямар нэгэн нөхцөл байдал одоо уур амьсгал надад таалагдах бат хүн ингээд тэнд ингээд зохицоод байж чаддаг тийм чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ надад бол тийм чадвар ер нь бол байдаггүй. Ямар нэгэн байдлаар тэндээс илэрхийлчих үү тий. Илэрхийлэх гээд байдаг учраас ер нь бол ингээд гар авчдаг. Байхас. Тий. Энэ нь болохоор миний одоо бас аяг төвчээргүй ч юм уу те ингээд юмд ингэж зохицож чаддгүй сул тал гэж боддог байхгүй. Төвчээргүй сандлын чинь барьж авахгүй гараа явчихсан. Гараа явчихсан чинь төвчээргүй зайлгүй шүү дээ. Гэхдээ наа чи их амар тийм сүртэй нэг тийм чи өөргөрөө л байд юм шүү дээ. Наа чи нэг тийм муухай юм. Гэхдээ наа ч одоо яах гэдэг шүү. Одоо яг далавч орох гэдэг шүү. Одоо тэгвэл наа чи бүр өөгүй хүн боллоо байж. Дараа нөгөө хүмүүс ингэ шүү дээ. Тэгвэл нуу чи Тэний хоёр ажилтнууд нэг хар юм гэдэг заварсаар юм гэдэг. Тэгээ зүгээр одоо яг ийм ч болохоор бид нар муу ороод дуусах байхгүй дандаа. Дандаа яг заван асуудал сууж идэв. Чамд юу хүний задарсан хинт хамаатай ямар хамаатай гэдэг чиний задарсан тэндээ ирэх юм байгаа гэдэг зүгээр хэлдэг байхгүй юу гэдэг. Бид нар бол энэ за боли бид хоёр одоо сүүлдээ ганцхан юм мэдчихээн. Яг яаж задарсан бэ? Шидээ задарснаа л хэлчихдэг боли. Тэгээ салын зүгээр. Одоо өөр нэг ямар зарга алга. Тийм 98 оны хавар гэдээ ярьж болно шүү дээ. Тэр нь одоо ямар задралтыг яриад байна? Хөөч ингээ. За болоо өөрсдөө ярьж. За. Бодчих. За нөгөө хоёроо. Одоо шууд бус руугаа бухай. Ер нь содо хогийн шүү могин шүү явуулчих яа юм. Моолохгүй шүү дээ тэр хоёроо яаж? Моолохгүй. Гэхдээ нэг дутагдaltaй талууд нь яриад явчих хоёлаа. Харин содогийн хамгийн муухай зан юу юм? Дутагдaltaй тал нь. Тай тал уу? Гараа нь алхмаг явах шүү. Уугаад ах уу? Соологийн даруудахгүй уугаад байна үү те? Соологийн яг дутагдалч гэх юм уу зарим үед давуу тал болчдөг. Зарим үед дутагдал болчдөг зүйл нь бол айгүй эго өндөртэй. Тий. Маш итгэлтэй хийж байгаа зүйлтэй болон өөртөө маш итгэлтэй. Тэр нь ингээд заримдаа ингээд зөвхөн бий байгаад байна. Заримдаа ингээд нөгөө боломжуудыг алдах шалтгаан болдог. Заримдаа бол яг ингээд өөртөө авч гарахад бол хамгийн том давуу тал болж чаддаг. Анхмаа яах вэ? Анхмаа уугаад ерөөсө тасардгүй маа. Жохон чи яг тэгсэн уугаад ерөөсө ундгүй шүү дээ. Аач жохон түргэн аштай байж магадгүй. Түргэн аштай.
Тэгээ ууж байгаа юм юм шууд аваа шийдэж тийм. Гү. Тийм бол биш. Зүгээр одоо бас л ингээл хэрэв өөрт нь одоо таалагдахгүй ч юм уу ямар нэг юмд гомдох ч юм уу те хин нэгэн юм таалагдахгүй бол тэрнийг заавал хэлдэг. Одоо хүмүүс бол ингээд хэлэхгүй бас өнгөрөөчтэй шүү дээ те за тийм байсан да ингэснэ гэдэг шүү дээ. Жишээ нь одоо би анхмад ямар нэгэн таалагдахгүй санаатай болон санаанд үг хэлэхэд заавал дараа над тэр мэддэг байхгүй чи ингэсэн шүү яагаад гэж байгаа ингэж ингээд хэлдэг юм. Шууд хэлдэг тий. Тэр зам гэж сурья. Ялтаа чи бол тэнэг шүү гэдэг. Чи бол хамгийн дөрөнд агрессив орж ирдэг юм шүү дээ. Жохон өөрт нь жохон мууга зан гаргачих юм бол чи юу юм уу ингээл орж ирнэ. Гэхдээ ихтэй хүмүүс чи жохон ингэж хоорондоо баян ингэж хэрдэж мэрдэж байж ихгүй бол уудагт болчихдог байхгүй. Бид нар бол яг хоорондоо ингэж гоё. Ихтэй хүмүүс бол нөгөө муулцчихаараа эвлэрэх гэж айгуу ууддаг. Ихтэй хүн чи тийм байдаг. Ихтэй ч чинь өглөө муулцчаад оройн эвлэрчдэг тийм. Тэр чинь өглөө баг зарлаа эвлэрэх гэж муулцаад байгаа байхгүй. Зүгээрээс чи уудагтаа санагдаад албаар жохон энийг уурлуулмаар санагдаад байдаг байхгүй би. Тэгдэг баха. Тийм байгаа шүү дээ. Комбоча эсэгсэн цайн ундаа. Хоолны шингэц сайжруулж, дасгал хөдөлгөөний дараа эрдэс бодис нөхөх, биеийн дархлааг богино хугацаанд сэргээгч пробиотикоор баялаг хамгийн шилдэг ундаа. Цээж хорсолтыг арилгаж, хотоодны тэнцвэрт байдлыг хадгална. Таны хэвлийн хэсгийн тархалтыг багасгаж, жингээ барихад тань төгс тохирох ундаа. Дэлхийн комбочаг бид Монголдо анх удаа үйлдвэрлэв. Одоо ямар ч байсан Анукийн шин дууг хүлээж байгаа юм байна. Тэгээ Лил Төвгтэй хамтарсан гэдэг нь бүр гоё хүлээлт үзчихлээ тий. Маа Лил ч юм бол бас Лависын урах хаштай гоё уян зөөлөн бас хоолойтой тий. Хоёрын дуу гоё болох байгаа. Бажитай нэг дуу хийж ийн гэдэг төсөөл төө. Бид чинь нэг хамтдаа дуу мөн дуулсан шүү дээ. Ямар дуунд? Өглөөш хийх хороо. Орсон л орсон. За. Орсон дээр дуу хийх үү? Харин хоёр нэг гоё яагач асуудалгүй. Заавал би одоо бас нөгөө Lumnog-ийн нөгөө манай нэг шин дөрөв дуу хийж байгаа. Тэрс гадна би нэрчээс яг өөрийнхөө ганцаарсан ганц хоёр дуунууд гаргана гэж бодож байгаа. Би чи яг нэг хийдэг юм аа тэгээ залхуур хаяа нэг ганц дуу гаргадаг шин. 4 билүү 5 жилийн өмнө яг энэ яриг сонсч байсан. Одоо би өөрийгөө харуулах. Гүү харуулмаар гэж байх хэзээ шинж байгаа. Би надад тийм эго бол байдгүй шүү. Би зүгээр л ингэдэж хаяа нэг 4 5 жилдээ нэг ганц дуу гаргадаг. Манай нөгөө панк рэп тэний битээр ингээл баажиг ятгадаг байхгүй. Энэ айц чи ийм байж чи өөрөө хаяаг нэг юм сонирхлоо ингээд хүн чинь өөрийнхөө эго гаргаж шийдээд нэг ганц нэг дуу хийчихэж байгаа гэхээр нэг тэгнэ амигнэл гэж одоо яг дөрөвдөд тавьж хэлдэг ярьж байгаа. Тэгэхээр хоёр урлагийн хүн байна хоёр нэг. Гурлаа дуу зохиодог тий. Ер нь бол бааж аяа зохион. Бүгд л аяа зохион. Бүгд тий. Зөвхөн тэр янз бүр тий. Миний ихтэй зохиосон айтаа дуу нэлээд олон биш үү юм наа. Ану яа тий та яа тий. Эд чи сая өөрсдөө шүү дээ. Гүү би тий. Бүгд л биш үстэй. Ганц нэг дуу бол байгаа үстэй тий. За ер нь байхгүй байх. Дандаа үнэс юм уу? Үгүй яа тий. Дандаа бас үнэс юм уу? Тийм үү? Үгүй харин нөгөө түрүүн хэлсэн чинь анхны дуу гэдэг чинь тий. Тэрэн дээр бол яг өөртөө зохиож ирсэн. Тэгээд тэрнээс хойш бол дандаа хүнээс авч ирсэн. Одоо ингээл чи за одоо балхачаа ай зөхөж балхаж авч юм уу чулуун бат ч юм одоо ингээл хүмүүстэй хаа тэд чинь дандаа өөрсдөө ингээд нөгөө ажилдаг үг зохиогч нартай тий. Тэгээд нөгөө хоорондоо гар нийлдэг бинийхээ үг ингээд комментиг авдаг. Тэгэл яг ингээл нөгөө нэг багаар нь ингэж ажилласаар байгаад ер нь бол өөрсдөө ер нь зохиож байгаа. Би бол үг зохиож чадахгүй. Аяа зохиол. Ямар сони хамгийн үг зохиомоор юм. Үгүй яар манай хоёр ч тэр хоёр зохиод байгаа. Би үг зохиод. Нөгөө нэг яруу найргийн дэлгэц хоёр шүү дээ. Тий, тэгээд тэр хоёр ч намайг авч жоохон байхад ингээ үг хүчгээр хажууд ингээ суугаад нэг жоохон ингээ хүүхдийн санаагаа шоосоор байгаа намайг үг хийгүүл. Тэр хоёр бол угаасаа тэр хэмжээний философи байгаа. Тэгэхээр би ерөөсөө үг хүч чаддаггүй байхгүй. Би аял зохиод тэгээд. Тий. Бажаараа би за тийм юм ярьж байна тийм юм. Панда гэдэг үг л гарч ирэх байна. Өөр үг гарч ирэхгүй. За ингэнэ. Манай нөгөө PC мол анууд маань бэлэг бэлдсэн байгаа. Тэгээ нөгөө ануу бидний мэдхээр үргэлж фит одоо бие авч явдаг гэх юм уу хамгийн одоо цэцлэнтэй эмгтээчүүдийн нэг учраас би одоо уцтайгаа холбоод ухаалгаж ингээд өглөө болгон жингээ үзэж байгаараа гэдэг. Тэгээд наа нөгөө юу ачаа нөгөө бабугийн бас нөгөө уцаа холбочоорой заяа. Шүн 47 хүн гараад. Тэр нэг гарч ирсэн гэсэн шүү. Тэр бол хараагийн хамгийн азгүй юм байна. Баярлалаа. За тэгээд энэ манай цэнгийнхэн маань юу яаж байгаа?
элэг хамгаалах энэ хамгийн гол нэг шар тайлан дээрээс нь элэг хамгаалах бэлтгэл учраас энийг сар уучих юм бол элэгний одоо зүгээр фреш л болгоно гэсэн үг. Бас бабууд өгөрөө гэж юу? Ядгатай хүн бабууд. Хайр юу тэгж одоо бигээ бэлдсэн биш үү? За энэ болохоор нөгөө кампучагийн чихрэн байна, умдаан байна. Бүх юм байгаа. Ийм бүтээтгүүн үү юм уу? Энэ хамгийн гол нь дотоодын үйлдвэр шүү дээ. Импорт биш дотоодын үйлдвэр. Тэгээд энэ кампучагийн мөгийг аймаг гэж. Тийм мөгийг дотооддоо авчираад тариад хөлөмжөнд ургуулад ингээд бүтээтгүүнийг хийгээд ийм гол дотоодын бүтээтгүүн биш. Баярлаа. Тийм. Угаасаа нөгөө ашигтай бактери юу гэлээ 700 сая тий. 700 сая тий. Энэ одоо тоолоод явчих гэсэн. Энд болохоор нөгөө Этафитийн 17 тэрбум ашигтай бактери байна. Гэхдээ тэгтээ шинэ гэдэг 17 кассе. Тэр нөгөө 17 тэрбум хүнд нөгөө яг тэр нөгөө энэ нөгөө бактериуд нь байхгүй болоод уцтаад ирэхэд хүн нөгөө дахлаа унаал ингээд тийм л дээ. Би тоолж үзсэн яг 17. За Vitafit-ийн хамт олноос маань 17 тэрбум. 17 100 байлээ. За өгсөн байгаа шүү. Баярлалаа. Манай нөгөө ингээд тавьсараа. Hardis-ийн том богдынх маань Hardis-ийн бүтээгдэхүүнээ дээжсэн анууд өгөөрэй яг бол нөгөө цааш амар ууд юм байлээ гэдэг. Цааш өөр уухгүй гэртээ амар ууд юм байлээ гэдэг байна. Дуртайх нь нөгөө харын билээс тэгтээ яг цагааны ч бас буудаг юм тий. За хар шүү улаан байж бод тий. Хар бол биш үү? Хар үстэй. Улаан. Дотороо чи намайг улаан л да. Дотор улаан л шүү. Би зүгээр надад хар маргээ хэлжээрэй гэхээр би хэлсэн чинь гэхдээ яасан баг. Гэтэ вино юу нь улаан би улаан цагаан байдгийг мэдэж байна. Чи ямар багийн ажиллаа. Эсвэл ровсэн хар гэж хэлчихжээ. Шалсан зэн. Зүгээр хайцсан л харах. Энийг чи өөрөө уураад байгаа. Баярлалаа. Бабад өгөө. Ямар их бэлгтэй нэвтрүүлгүй гэж. Болов ахад 7 бэлэг. Тийм үү. Тийм үү гэдэг ааш тий. Тэр нас бүгд мөнгөтэй шүү дээ. Энэ нь 150 тэрбум. Түр хаашаа тавих уу? За түр эндээ тавьчихаа. Эндээ тавьчих. Эндээ ингэ тавьчих. За. За одоо нөгөө ингээд үзэгчдэд өртөө болцсон. Одоо ингээд ануул хийлтөөгийн дууг хүлээгээд үнэ. Тэр одоо удахгүй цацах өртөө болцсон. Тэгээд finally болцсон гэсэн үг. Болцсон. Одоо клипнийхээ ажилд орж бол эхлэх байгаа. Яг бол нөгөө төгөн маань юм эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас тийм тэгээд удахгүй одоо сайхан мэдээд бол та бүтээрийн ажил үйлчлээд гоё бүтээлэл гарах байх гэж бодож байна. Тийм тий. Тэгэх баха. За тэгээд нөгөө бид бас нөгөө спонсордоос баярлалаа гэж хэлээ. Тав хүн байхгүй бол энэ нэвтрүүлэг маань контент маань тав хүн байхгүй лээ. Тий. Тэгэхээр нөгөө заавал иж байхгүй бол бааж битээ. Мэдээж харилцсан ингэж нөгөө хүн чинь хооронд уялдаатай байж штэ. Тэгээ UB Hero-хондоо бас баярлалаа гэж хэлмээр. За манай байнгын ивент гэж цэргийнхэндээ баярлалаа гэж хэлмээр. Манай UB Hero бидэртэй баг 30 40 дугаар ажиллаж байна. UB Hero гэдэг өмнө нь болохоор нөгөө нэг Оросын фильмнүүд байна гэдэг жаарсан. Дандаа ингээд 30 40 дугаар дайчгүй юм байна. Харин маа. Муухай гашуун өнтер бол биш юм байна. Би бас нөгөө нэг шар нэг уудаггүй байсан. Тэгээ сүүлийн жилүүд ингээд ганц нэг пиар уудаг болсон. Тэгэхээр нөгөө амтын бас мэдээдэх юм байлаа. Тэгээд PC модынхандаа хэлмээр байна. PC мод ингэсэн байлаа нөгөө сая 13-ыг нэглэлсэн байхгүй юу? iPhone 13. Тэгээ Баажи Ялт 2 нэг л лайв явсан. Тэгэхээр бүх iPhone дууссан байна. iPhone 13 дууссан. Тэгээд үнэ нэмья гэж хэлмээр байна PC мод. Тэгээд PC мод нөгөө удахгүй хаа дараагийн нөгөө 13-д ирж байгаа. Тэгээд 13,000 төгрөг төлөөл iPhone 13 таних болж байгаа. Тэгээ сар болго 13. За тийм би чаана. 13,000 сар төлөөд чи амьдралаа турш төлөх байх шүү. Уурчлага 13 байхгүй. Тэгээд болоо дээрэс нь M-Music тэгээд Монголынхаа бүх хамтлагийн дуучдын дууг хүссэн дуучныхаа дууг хамтлагийнхаа дууг тав хүн оюуны өмчөд эдлээд маш бага мөнгөөр тал кофений үнээр бүтэн сар хязгааргүй сонсороо тэгээд тав хүн татж аваарай тэгээд M-Music CGM гэдэг вебсайт руу ороод төлбөрөө хийхэд хэлбэр гэж бас хэлмээр байна. Тэгээ түүцнээс бол айгүй олон кофе авах шүү. Энэстэй тал кофе. Тэгээд эмэгтэй хамтлагууд дундаас манай нэвтрүүлгийн анхны зочин болж ирсэн. Анадаас баярлалаа. Тэгээд нөгөө битэрч нөгөө эмэгтэй уран бүтээлчд орж ирсэн болохоор яг хамтлагийн хүн бол орж байгаа юм шүү. Хамтлагийн хүн. Зааж Гала гэхээр уран холбоо. Гала уран холбоога Сичмоч анх нөгөө юунд байсан emotion. Spike дэсэн шүү дээ. Оо гү emotion. Тэр чинь одоо ингээд нөгөө нэг сингл уран бүтээлч нь шүү дээ. Чи ч юм бол одоо яг байгаа охины гэж нөгөө актив байгаа хамтлагийн хүн ирж байгаа учраас их баярлалаа хөрлөе. Гурван охины ануу гэдэг одоо тэгээд орон байрны ануу гэдэг авахгүй юм байна. Энээс хойш орон байрны ануу одоо гурван охины ануу нуусан гэсэн мэт чамайг орон байрны юм мэдчихлээ. Орон байрны хулгай гэж сонссон юм байна. Би зүгээр орон байрны хулгай гэж сонссон. Тэрнээс орон байрны ануу манай гэж сонсоогүй байна. Тэгээ ер нь бол зүгээр уг нь ахуун биз дээ. Ахуун байсан чи орон байрны гэсэн. Тэгэхээр ер нь бол гурван охины ануу гэдэг нэрээс болоод орон байрны ануу болоод яа гэв бэ?
Ямар ануус орон барьны. Тэгээд танаа гэр бүлд бас аз жаргал үсэ. Танаа нөхөртэй чинь бидэд нөө найз зүйл сакс тоглодог учраас ичнээ мэдэн те. Тийм учраас танаа гэр бүлд бас хүүхдэд аз жаргал хүсье. Сайн сайхныг хүсье. Удахгүй уран бүтээлээ заавал гаргаараа тэгээ мөрөө алга болчих. Тэгээд subscribe хийгээ мартаа манайхаа тэгээд ерөөс огт бацдаггүй. Ерөөсөө задраагүй. Нөхрөө хүссэн үед нь явуулдаг. Тийм ануу. Өөрөө бол ерөөсөө уудаггүй, шоудаггүй. Өөе би баарж байгаа баард ганцхан дуулах гэж орж үзээ. баарнд хичээлээ хийх гэж л ордог. гэж ордог. Ерөөсөө энэ ч улаан дипломтой. Шахуу. Улаан шууд улаан. За. Ерөөсөө чүтээ баг юм ч одоо юм байгаа юм ба. Задраагүй. Огт задраагүй. Огт задраагүй тий. Дандаа күү залуустай уусчихсан. Ерөөсөө бүгд кул тий. Харуугийн хамгийн цагаахан хүн орлоо. Цагаахан орлоо тий. Жохон ер нь энэ үеэр 3 цагаар цагаан далавч урах юм байна. Манай яг шүүр гонод байж. За тэгээд бажи алта влог таамддаг бүх хүмүүстээ баярлалаа. Subscribe дараарай. Тий. Bye.